жамуух гэдэг хий юм бэ гэдэг хэрэг нэг хүмүүс нэг тийм найз байдаг. Насан туршдаа найзлал үгүйсгдэг хүмүүртлээ нэг хэвгүй. Шаардлага гарвал минь надтай зодтолж мэдхээр. Манай гэр бүлийг ч хүмүүлж мэдхээр. Үгүй бол хинтэж модолж мэдхээр маргааш нь инээгээл зүгээр миний өгш өчигдөр агсан байсан ёстой тийм боллоо шүү гэдэг шиг нэг юм хэвдөр байдаг шүү дээ. Яа тийм хүн санагддаг байна. Тийм учраас энэ улс орны гартаа авахын тулд дахиж өөрийн засаглалыг бий болгохын тулд энэ тамийн зовлонгоос гарахын тулд түүний шийдвэр бол энэ гэр бүлдэл ноёлох ёстой. Дэлхийг өөрчилсөн 4 хүн бий гэж Иесус Христ. Будда Сиддхартха. Аллах Мухаммед гор. Энэ 3 бол бурхан. Шашин одоо оюун санаа. Нэг нь Чингис хаан. За сайн бацхан үзэгчдээ Элтгэн подкастын эхний дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Бид нар өнөөдөр Чингис хааны эргэлзээтэй маргаантай байдаг зүйлсийн талаар ярих болно. Өнөөдөр бидэнтэй ярилцахаар түүхч, судлаач, сэтгүүлч, ММ агентлагийн үүсгэн байгуулагч, Гараг студийн үүсгэн байгуулагч, одоогоор Чингис хааны цагаан сүлтний судалгааны ажил дээр ажиллаж буй Гавьят Гиндэн жамцын Бадам самбуу хүрэлцэн ирээд байна. За сайн байна уу та? Сайхан үлдчихэж байна уу? За бид бүхний энэ подкастыг хийж байгаа зорилго нь бол нийгмийг соён гэгэрүүлэх, түүхийг үнэн бодиттой хүргэх, маргааныг тайлах, хэрэгэлзээг тайлах зорилготой хийж байгаа. Дээрээс нь шашин. За тантай бол түүхийн хувьд байна. Гэхдээ дээрээс нь шашин гэж яг юу юм? Энийн ойлголтыг үнэн зөв ойлгуулъя гэдэг талаас ярилцгаая. За яриагаа бол Чингис хааны талаар өнөөдөр хийн. Нэг ийм зүйл байдаг. Ямар хүн агуу удирдахч болоод байдаг. Ямар хүн эгэл жирийн байгаад байдаг. Тэ? Чингис хаан гэдэг хүнийг агуу болгоцсон зүйл нь яг юу юм? Тэр хүний өөрийн шинж чанар юм уу? Эсвэл зан чанар нь юм уу? Хүсэл тэмүүлэл нь юм уу? Айдас нь юм уу? Гэх мэт. Тэ? За энэ талаар та яриач. За юуны өмнө үзэгчтэй авахтай их баярлалаа. Одоо өнөөдрийн подкастыг үзэж байгаа бол бид сонирхолтой сэдвээр ярих тухай хөтлөгч маань хэллээ. Намайг арай жоохон сөрчөндөө танилцуулж хаглаа. Нэг хоёрдугаарт түүхийн эргэлзээтэй асуудлуудыг шийдэн жинхэнэ үннийг хүргэнэ гэдээ бас жаахан сүржин хэлчихлээ. Ер нь бол түүхийн үнэн гэдэг бол нэг тийм амархан шийдэд байдаг зүйл биш. Ээдрийн нүдний явсаар л байдаг. Ерөнхий гол ноён нуруу гэж байна. За тэн дээр ямар маргаантай, ямар санаа онооны зөрчлүүд байгаа гэдгийг л хүмүүс ойлгоод өөрсдийнхөө тунгаагаад илүү бодит байдлуудыг одоо мэдээллүүдээр авах. Энэ бол их чухал юм. Түүнээс одоо яг 13 дугаар зуунд Чингис хаантай хамт амьдарч исэн хүн энд байхгүй учраас хэрэг бүрэн дүүрэн нотлоход бол хэцүү. Гэхдээ түүх гэдэг бол үнийг нотлоход маш олон арга замуудыг, цаг хугацааг, олон мэдлэгүүдийг харьцуулж хийдэг учраас ерөнхий одоо хан араам нь одоо гарчдаг тийм зүйл. Тийм учраас түүхэнд өөрийн үнэн бодит байдал гэж бий. Зүгээр гажуудсан зүйл эргэлзээтэй байдал гэж байна. Тийм учраас энэ талаар л одоо санал солилцох, мэдээлэл хүргэх. За тэр дундаа одоо бид нар шиг одоо судлаа сонирхож байгаа хүмүүс ямар мэдээлэл олж авсан, юу үзэж байгаа юм. Томчуул юу гэж үздэг, соруулж юу гэж үздэг. Гих маягийн юм л санал солилцооч л. Тэгэл одоо энэ яг үзэж байгаа, сонирхож байгаа хүмүүс тэр дундаас хамгийн түгээмэл өгөөд нийтлэг хантаа мэдээллийг одоо жишээ нь авах. Ийм л зүйл юм ер нь бол түүх гэдэг бол. Тий. За асуулт тийм учраас одоо энэ Чингис хааныг ярихаас өмнө хүнийг яагаад агуу болгодгийг, агуу хүн гэж ямар юм байдгийг гэж. Агуу хүнд олон шинж чанар бий л дээ. Юуны өмнө хүн төрөлхтний түүхийн тодорхой цаг үед ямар нэгэн салбар, чиглэлд амжилтанд тодорхой болцсон. Тэрний уул мөр нь үлдсэн. Тэрийг хүн төрлөختөн нутаг орон ард түмэн одоо жишээ нь залгамжлаад мэдээд явдаг. Тэдэнд нөлөөлсөн байгаа байдал. Энэ бол одоо агуу нэг том шинж чанар юм. Өөрөөр хүн төрлөختөн ч одоо юу гэх юм те бараг 2-300 тэр бүхэн амьдэрсэн байж магадгүй одоо үүссэн цагаас. Тэрний бүх ололтууд дандаа бүтээгч сүрхий хүмүүс. Эсвэл бүтээгч бүхэлдэн ард түмэн тэднэрийн үр дүнгуудыг явсаар байгаад бид нарыг одоо ийм хэмжээний хөгжилд хүргэж байгаа юм. Энэ мэдээллүүд эдний холбоо хэлхээ энэний зөв одоо чинь удирдлага зохион байгуулалт явсаар байгаа л
ололтууд болж хувирдаг, дэвшил болж хувирдаг. Тэгэхээр энэ дэвшлүүдийг хийдэг хүмүүс, бүтээж чаддаг хүмүүс, түүнийг үргэлжлүүл залгамж болгож чадж байгаа хүмүүс бол авгаа буюу онцгой нөлөөлөгч шин чанартай хүмүүс байгаа. Тэгэхээр ийм хүмүүс юуны өмнө ямар шин чанар байх вэ? Энэ бол юуны өмнө бол хэд хэдний шин чанар байна. Мэдээж хэрэг бие махбодын хувьд бол хүчтэй хүмүүс байдаг. Оюун санааны хувьд хүчтэй хүмүүс байдаг. Мөн одоо түүний бүтээж байгаа үйл явцын донд маш олон хүчтэй сөрхий хүмүүсийг оролцуулж чадсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ юу гэж байгаа юм гэхээр зэрэг одоо нэг орчин үеийн нэр томьёо байдаг шүү дээ. Харизм гэж, бусдыг татах чадвар гэж. Энэ бол одоо үндсэн чадвар. Нөгөөх нь боловсралтойгоо зүйл хамааран оюун логик дүгнэлтийн хувьд бол ялагчийн шин чанартай хүмүүс байдаг. За тэгээд энэ дээр одоо толгуурласан зүйл бол нэг зүйл бол тэр баг хамт олон гэдэг юм уу, дэмжигч, айрам, улс ард түмэн гэж одоо бүхэл зүйлүүд энэ бүтцэс байдаг. За түүнээс гадна энэ бүхнийг одоо удирдах, зохион байгуулж чадах чадварын гадна тэр хүмүүст заавал тийм нөхцөл байдал бүрдүүлэх хэмжээний орон зай байдаг. Энэ орон зай гэдэг нь юу юм гэхээр удам угсаа байж болно. Залгамжилсан өв залгамжлал байж болно. Эсвэл өөрөө шинээр бүтээж бий болгосон одоо тийм бүхэл бүтэн одоо жишээ нь систем тогтолцооны зүйл байх хэвээр. Тэгээ эсвэл хүчрхэг тогтолцоон дээр гарч ирээд түүний үр шимийг хамгийн дээд зэргээр одоо ашиглаж чаддаг хүмүүс байх хэвээр. Ямар ч тохиолдолд нөлөөлөгч хүмүүс гэдэг бол нэлээд олон хүмүүсийн эерэг талыг сайнаар татж цуглуулсан. Энэний үр дүнг бусдын сайн сайхны төлөө гэдэг юм уу? Ямар нэг одоо хүчрхэг одоо жишээ нь шин бүтээц зохион байгуулалтын төлөө ажиллаж чадсан хүмүүс байдаг. Тэгэхээр зэрэг авгай хүмүүс, манлайлагч хүмүүс гэдэг бол бие махбодын хувьд ч, оюун санааны хувьд ч, удам угсаа гаргалын хувьд ч, эр зэрэг хүмүүжлийн хувьд ч бусдыг олон нийтэд зөвхөн өөрөөр хязгаарлахгүйгээр нөлөөлж чадсан тийм шан чанар өгдөл бүрдэлтэй хүн байна. Тийм биш хүмүүс ерөөсөө гарч ирсэн түүх байхгүй. Ямар нэг галзуу солиотой юм уу? Ямар нэг одоо ямарч одоо юу бие махбодын гэдэг юм уу, оюун санааны ямар чадваргүй хүмүүс бол манлайлагч байх бололцоогүй ийм байдаг. Тэгэхээр ийм юм бүрдэх нийгмийн нөхцөл гэж байна. Нийгмийн нөхцөл гэдэг нь юу юм гэхээр зэрэг ийм одоо жишээ нь хүмүүсийг төрүүлэх тийм одоо жишээ нь сорилтын яг цаг хугацааны одоо тодорхой юу гэдэг нь каден ээж гэдэг ч одоо тийм эргэлт бүрдлийн одоо тийм цаг хугацаанууд бас бий болдог. Тийм учраас орон зай цаг хугацааны хамаарал болоод удам угсаа гарвал өөрийн хувь хүний шин чанарууд нь нийлж одоо жишээ нь том хүмүүсийг бий болгох. Тийм учраас хүн төрлөختөнд хүн болгон сууд байдгүй, хүн болгон манлайлагч байж чаддгүй учраас энэ бол цолгорсон хүмүүс. За энэ хүмүүсийн үлдээсэн улмөр бүгдэд одоо жишээ нь олонх нь одоо ил үлдсэн байдаг боловч үлдээгүй тийм одоо агай үйлсүүдийг одоо хийсэн хүмүүс гэж бас байна. Тэгээ тэрийг бол түүхэнд бараг ярьдгүй. Ингэхлээр зэрэг түүх бол нуугдмал зүйлтэй бас ил одоо жишээ нь тодорхойлж амжилтыг эзэмшигч хүмүүстэй. Ингээд энэ нь бол хүндрэлтний бүх үеийн түүх, ард түмнүүдийн түүх, улс орнуудын түүхэнд тасралтгүй сэжим дотор илэрч байдаг. Ийм зүйл юм аа. Тэгэхээр зэрэг одоо ч гэсэн хэрвээ агай хүмүүс эрт үед байсан бол одоо ч агай хүмүүс байгаа. Ягаад гэвэл хүндрэлтний тэр оюун зохион байгуулалт нөөцийн дотор энэ шин чанар нь хадгалагдаад байдаг. Тэгээд энийг бол ямар нэг бүтээгч үйлдэл дэвшил болгож хувиргаагүй хүмүүс бол агай биш. Агай төрсөн байж болдог. Тийм биз? Тэгэхдээ огт юу ч хийгээгүй залхуурсан байж болно, тийм ээ? Эсвэл эрт өгцсөн байж болно. Тэгэхдээ зэрэг сууд хүмүүс, агай манлайлагч хүмүүсийн үйлдэл гэдэг бол заавал тийм 1-2 хүний хийж чадхааргүй тийм их том тэмцлүүд, сорилтууд түүний үр дүн шийдлүүдээр илэрч байдаг. Онлын хувьд бол нэг иймэрхүү. Гэхдээ ерөнхийдөө зүгээр энэ хүний хөгжлийн тухай номууд ч гэдэг юм уу, жижиг сажиг зүйлүүд бол янз янзаар тодорхойлно. Гэхдээ саяын хэлж байгаа хэдэн энэ нэг учир зүүн логикийн холбоосон дээр л байдаг. Юуны өмнө одоо бусдыг мэдэж чаддаг, бусдыг дагуулж чаддаг, бусдаас илүү одоо жишээ нь хурдтай буюу хүчтэй сэтгэдэг, эр зоригийн хүмүүжилтэй, тухайн бий болж байгаа хүн төрөлхтний хүмүүст хэрэгтэй үйл явдал дээр шийдэл гаргаж чаддаг тийм тэмцлийн шин чанар бол их чухал юм.
Энэ бол нэг ёсондоо бол албан бос боловсрал. Өөрөөр хэлбэл хүний өөрийнх нь мэдрэх чадвар, асуудлыг шийдэх чадвар гэхээр толон зүйл ингэж уялдаж одоо тийм хүмүүсийг бий болгодог. Цаг үеийн төрүүлдэг гэж хэлдэг. Цаг үеийн төрүүлдэг гэдэг би түрүүн хэллээ. Нийгмийн нөхцөл бүрдчихэд ийм юм аа. Тэгэхээр зэрэг энэ бол юу бол манлайлагч хүн бол ганцхан хүмүүсийг удирдсан шинжнэрээр бас илэрдэггүй. Бүтээн байгуулсан зүйлээрээ байж болно. Шинээр нээн олсон зүйлээр байж болно. Шин бүтээл байж болно. Тийм ээ. Эсвэл дайн тулаан одоо баатарлаг явдал байж болно. Аз хөв зохиолын явдал байж болно. Ийм энтэгтэй зэрэг нь бол яг хүний амьдралтай адил эдрээтэй бөгөл олон талтай. За та ерөнхий түрүүн хэллээ. Удирдагч хүний шинж чанар те байлдан дагуулах. За одоогор бол харээц мэдэргэл хэлээ. Хэрвээ Чингис хаан язгуур ухсааны хүн биш байсан бол язгуур ухсаа энэ агуу хааныг үүсгэхэд хэр нөлөөлсөн юм? Ер нь язгууртан гэж ямар хүн юм? Яагаад анханасаа тийм ухсаагаар л удам судраг үүсцэн? Харцаард яагаад харцаард болцсон юм? Энэ талаар гэвэл энэ бол одоо юу гэдгийг тэр түүхийн онлын хувьд бол их удаан судлагдсан зүйлийн нэг л дээ. Яагаад ийм агуу хүмүүс төрдөг юм гэж. Хүндрэлтэн удаан хугацаанд нийгэм одоо хүү нэгдлийн байгууллага гэдэг юмнаас ахгуулаад нийгмийн зохион байгуулалт нь ингээл хөгжөөл яваад байгаа. Хөгжөөл яваад байхад нийгэм аажимдаа одоо жишээ нь нийгмийн байгууллагын асуудал гэдэг юмроо орж ирнэ. Тэгэхээр ингээд нэг хүн эхлээд нэг мал шиг сөрөг шиг юм явж байгаа бол эхлээд нэг бух гарч ирээд хідэн үхрийг үнийг ингээд өөрийнхөө эзэмшилд аваад тэгээд тэр сөрөг болоод энэ сөрөг болоод байгаатай адил загвар. Тэгэхээр зэрэг юу гэж яах вэ зэрэг энэ удам ухсаа гарвалтай хүмүүс, хүчтэй хүмүүс гэдэг чинь юу гэж нэхэр угаас сэргэлэн удмын угаас одоо жишээ нь хүчтэй зоригтой байгаа тэр хэсэг нь адгууслаг зүн бэлэгтэй үеэс ахгуулаад ноёлж эхэлнэ. Тэгээд тийм удмынх нь нийлээд эхлэхлээр ахиадын шилмэл үйлдвэр бий болж эхэлнэ гэсэн загварыг л бодох ёстой. Тэгэхээр хүндрэлтэн тэр одоо язгууртан гэж байдаг, хар зард гэж байдаг, эзэн харьяат гэж байдаг, эзэд гэж байдаг, газар нутаг гэж бий, өмч гэж бий энэ зүйл бол нэг ясандаа нэчрли буюу байгалийн зүй зогтол тэр байж байдаг амьд амтан амьдардаг оршин нэг хэсэг л яваад байгаа. Тэг хүн ухамсарт учраас зохион байгуулалтын нийгмүүд үүсэж эхэлдэг. Тийм ээ? Давхаргууд үүсэж эхэлдэг, өмчийн харилцаа үүсэж эхэлдэг, газар нутаг үүсэж эхэлдэг, хөдөлмөрийн хуваарь үүсэж эхэлдэг. Энэ бүх явцад тухайн одоо хүмүүс жанжилж бий болно. Ер нь бол одоо ухаан муутай хүн удирдсан зөвхөн хар зоригтой хар хүчтэй хүн удирдсан тохиолдол бол бий. Тийм ээ? Энэ бол мэдээж тэр үзэгдлүүд байгаа учраас. Гэхдээ энэ уддаггүй. Яг тэр нөгөө бусдыг татах, бусдыг байнд агуулж байх, бусдын хувь заяг тээж байх тэр одоо төсвөр дэвчээр гэдэг юм удам ухсааны байдлууд одоо удаан биш. Ийм харгас удирдагч гэдэг юм уу муу удирдагч гарчсан түүхэнд олон байдаг боловч тэдгээр зүйлсэл төдийлэн удаан амилдгүй, удаан яадгүй тийм ээ. Тэгээд аяндаа одоо ингээд ялагдаад ингээд яваад байдгийн учир бол шалтгаан нь бол тэрний цаана ингээд байгаад байгаа. Нэг иймэрхүү байдалтай одоо жишээ нь тэгэхээр зэрэг юу гэж нөхөр нийгэм энэ одоо жишээ нийгмийн байгууллагын асуудал ялгараад эзэн харьяат юм уу эзэн эсвэл нэг нь одоо жанжлах, нэг нь эсвэл бусдыг харж асрах, толгойлох, удирдах тэр их хатуу ширүүн одоо өрсөлдөөн юмнуудаас амьнэрч оршихын тулд бүлэглэх хамт олон байх, нөхөд байх, баг байх гэдэг тэр юу бол ингээд аяндаа үүсэж эхэлдэг. Тэгээд тэр чинь нэг зохион байгуулалттай байхын тулд хэн нэгэн хүчтэй гэдэг юм уу хэн нэгэн ухаантай толгойлж эхэлдэг. Тэр толгойлсон хэсгийнхэн аажимдаа жирийн хүмүүсээс шалгараад гэр бүл, залгамжлах ёс, өөрсдийн ухаан чадал бусдад хандах хандлагуудаар ингээд үе залгамжлаад ингээд яваад бусд хэсгийг өмч гэж үзэх хэмжээнд эсвэл харьяат миний одоо хүмүүс гэж үзэх хэмжээнд ингээд хөгжиж эхэлж байгаа. Тэгээд аажимдаа урагж нөхөн хожимын нийгэм бий болоод эхлэхлээрээ зэрэг энэ бол эцдийнхэн буюу дээдсийнхэн энэ бол одоо хасаар дуу жирийн хүмүүс энэ бол шадарлагчд гэсэн давхаргууд бий болоод эхэлдэг. Энэ бол өмчийнч байна, эрх мэдлийн байна. За ингээд ирэхлээрээ зэрэг хүмүүст нөгөөх эрх мэдлийн одоо суур бий болж эхэлдэг. Эрх мэдлийн өндөр суурнаас гарч ирж байгаа хүн дараа нь тэр нийгэмд бусдыгаа хүлээн зөвшөөрүүлэх одоо нөгөө квот буюу жинхэнэ оноонууд авцсан байна гэсэн санаа. Тэгэхээр олон хүн гараад ирэхдээ жишээлбэл одоо Чингис хааны гавьяаны гол нэг зүйл бол Чингис хаан язгууртан гэр бүл байсан явдал.
Өөрөөр хэлбэл тэр тал нутагт даяар байж байгаа тэр олон овг аймагуудад хотгуудад хуваагдсан байж байгаа хэсгүүд тэр овгийн толгойлогч тэрний хүүхэд тэр Есүсийн хүүхэд тийм хүүхдүүд байгаа тэдний нэг нь залгамжлна гэдэг мэдлэг итгэл үнэмшлийг орчин тойронд аяндаа бий болгочихж байгаа. Тэгээд дараа нь тэр үнчин хүүхэд одоо тэмцээд гараад ирэхэд энэ аргагүй тийм байх учиртай гэдэг итгэл үнэмшил буюу одоо нийгмийн хүрээлэл бий байна гэсэн үг. Тийм нөөц байна гэсэн үг. Хэрвээ тэгж гарч ирээд чадахгүй байгаа бол бас одоо нөгөө өөр тал гэсэн үг тийм ээ. Гэтэл нэг ядуугийн хүүхэд гарч ирээд жанжлаад тэгээд тэр засаглалыг удаан тогтоож бариад дахиад залхамж үүсгэж болно. Энэ бол маш нөрөх тэмцэл буюу нөөцгүй тэмцэл болж хувирж байгаа тийм ээ. Нөгөөх нь болохоор зэрэг эрх мэдэлтнүүд одоо жишээ нь өөрсдийн отог овгууд нийгмийн байгууллагын тэр одоо дотоод нэгжүүдийг удирдуулж байгаа хэсгүүдийн дотроос бас төрж болно. Тэр юу гэхээр тодорхой хэмжээгээр жирийн биш дахиад нэг шатагдсан байна гэсэн үг шүү дээ. Тэр тэмцлийн явцад буюу одоо залгамжлын явцад буюу нийгмийн эдрийн явцад дахин тодорч болдог. Тэгэхээр Чингис хааны удам угсааны хамгийн одоо Чингис хааныг агуу хүн болгосон юмны анхдагч суурь бол юу юм бэ гэхээр зэрэг энэ одоо юу гэдгийг Евразийн хэр тал дээр байж байгаа нүүдэлчдийн доторх олон овг нэгжүүдийн дотор нэгэн байр суурьтай хүмүүсийн удам болж гарч ирж байгаа. Тэгээд тэр байр суурьтай хүмүүс гэдэг нь нэлээд хөдөлмөрлсөн хэдэн үеэрээ тэмцсэн магадгүй бие махбодын хувьд оюун санаанд илэрхэх тэргүүлэгч хүмүүсийн удам гарч ирж байгаа гэсэн үг. Энэ удам ч өөрөө орчин тойронд тодорхой хэсгүүд хүлээн зөвшөөрөх хэмжээний нөөцтэй хүн гарч ирж байна. Тэгээд дээр нь тэднийхээ удмыг үнэхээр одоо залгамжлах хэмжээний эр зориг, чадал ухаан одоо тэгшэрсэн байдлаа батлан харуулах учиртай. Ингэжээж одоо удирдагч төрдөг, удирдагч залгамжилдаг бий болдог. Энэ одоо хүн төрөлхтний яг л хуулийг Чингис хааны амьдрал дээр хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл Чингис хаан хэдийгээр одоо тайчуудад ялагдаад бүх улсаа алдаад зөвхөн ах дүү нартайгаа одоо өнчин хүүгэн одоо амьдарч байгаа хэдий боловч тэр болвол цуутай одоо чиний Монголын хэр талд асар цуутай одоо чинь Есүхэ Баатар гэдэг бүр одоо хамгийн Монголын одоо хаан нийцэн данд одоо байсан хүний удам байсан. За тэр хүн өөрөө гайхамшигтай Баатар хүн байсан. Есүхэ Баатар гэж. Баатар гэдэг бол жирийн хүнд өгдөг цол биш. Баатар бол зөвхөн тэмцлэр олсон эерэг тэмцэл бүхий хүчрхэг дайчдыг хэлж байгаа. Тэгэхээр тэр чинь бол нэг дайчин хүний удам байх нэ дээ. Дээр нь хаан хүний удам байх нь. За ингээд өөрөө хэрвээ хаанаас гарсан нэг жуул амьтан байсан бол хин нэгэнд зодуулаад нэг нусаа гоожуулаад тэгэл нэг ингээл доромжлогдол явах байтал тэр хатуу ширүүн дундуур нугшгүйгээр бууж өгөхгүйгээр тэмцсээр байгаа явдал бол тэр өвгдөөс бий болсон статус буюу үнэлэмжийг өөрийн удмын дээр одоо чинь хүч чадлыг өөр төр шингээсэн хүн байж таарна гэсэн үг. Тэгэхээр Чингис хаан гэдэг бол зүгээр нэг явж байгаа л нэг тарвчин хүн гараад ирсэн хэрэг биш. Энэ бол удам гарвалтай нийгэмд байр суурь эзэлсэн хүмүүсийн удам байжээ. Тэгэхээр энэ бол Чингис хааны одоо сөрхий болгохын нэг одоо жишээ нь их ундрагны маал гэж одоо ингэж үүснэ. Ерөөсөө хүний хувьд яг хүндрэлтний түүх ийм л байдаг. Бид нар монголчууд Чингис хааныгаа ер нь баатар, дайчин, мундаг хаан тий байж бол хамгийн гоё л төсөөлдөг. Шашин шүтлэг ялгадгүй, үндэстэн ялгадгүй гэж төсөөлдөг тий. Тэгэхэд эцэг нэгт дүүгийн хамт харваад хөнөөцсөн тий. Уг нь төрсөн дүү тий. Хожимон дээр хамт харвсан дүүгээ хаан судал санаархлаа, хаан ширээн санаархлаа гэд хөнөөхийг завдсан, ихэн зогсоосон. Гих одоо их сурвалж байдаг тий. Одоо бидний мэдих Чингис хаан тийм өрөвч энерждэг, бусдыг ялгадгүй удирдагч байсан юм уу? Эсвэл эзлэн төрмөглөгч, хэрцгий дайчин байсан юм уу? Цаг үеийн хүнээ төрүүлдэг гэж үг байгаа. Хатуу ширээн 100 байж маш бүдүүлэг овг аймагт хоорондоо өрсөлдөж байсан. Төсөөлөөс энэ бол өмнө хятны эзэн төрөн гэж байгаа задраад түүний орон дээр маш олон овг аймагуд үүссэн баг. Үүссэн байгаа гэж үлдсэн баг. Тэр овг аймагуд өөрсдийн байр суурийнхаа төлөө тэмцэжсэн тийм цаг үе. Жижиг отгууд ч тэр, том аймагуд ч тэр, ханилгууд ч тэр. Тэгэхээр энэ хатуу ширээн 100 өрсөлдөөний үед нэг хааны хүүхэд өнтгөрөөд ядуураад ингээ үлдчихэж шít.
Тэгээ одоо энэ хүн бол яг сүрлийн өмнөх сорилтын өмнө байна. Бүх ард иргэдүүд нь алдагдчихсан, дайсандаа ялагдсан, өөрөө том биш, ээж хэдэн өнчин дүүтэй, хоолунд өмч хөрөнгөлдөө юм баг байхгүй. Ийм үе дээр ядаж тэр өөрийн дэргэд үлдсэн 2-3 гэр бүлийг ч гэсэн задлаад бүр нэг алаад дуусахгүй. Нэгнийхээ дарангуул ороод дуусахгүй. Нэгнийхээ зодолдоо тараа явчихгүй хэмжээнд барих учиртай. Ийм одоо цаг үе байж тээ. Тэгэхээр Бехтрийн түүх бол хоёр талаараа их алдартай түүх. Нэг нь болохоор зүгээр одоо зохиолын тухайд бол их гоё зохиол. Жишээлбэл гинт цочирдсон үйл явдал болно. Энэ маш их анхаарал татах хэрэгтэй. Тэгэхээр одоо нус товчийг гоё болгож шít. Гинт ингээл санамсаргүй яг өөр их ондоотой ахыгаа харвал үеэл ч юм уу тий ингээл харвал алчиж байгаа. Тэгээд энэ бол одоо маш одоо орчин үеийн ертөнцийн үед аваад үзэх юм бол тэр үеийн зэрлэг бүдүүл хатуу ширүүн өрсөлдөөний биш зүгээр одоо харахад ямар зэрлэг балмад ямар балаа амтан бэ гэсэн үг тийм ээ. Тэгээ ямар одоо утга учиргүй одоо ингэж үн тишээ нэгнийг хайрлах байдал ингэлээ гэж. Гэтэл Монголын нос төвчөнд хэлж байгаа шүү дээ. Ингээд амьдрч ядах гай хэдүүлэх нэ ингээ байж хахад ингээ нэг Есүх баатрын хоёр эхнэр л амьдраад байна шүү дээ. Нэг нь их хатан, нэг нь бага хатан юм уу дагвар эхнэрийн хүүхдүүд. Тэгэхээр тэр одоо сочгилийн хөө болох Бехтэр магадгүй тэр 4-5 банд нэр ингээд чаваас холгон зурм ингээд агнаад ингээд итгэхэд хамгийн том нь шахвагч байгаа юм. Хамгийн атман ч юм уу тийм ээ. Тэр болохоор зург дүүнрээ зодоод авсан юмыг авчдаг. Ер нь амар гар. Тийм ээ нэг атман байнга л дээр хичээдэг. Одоо тэгэл ирээдүйд ингээд тэр амьд байх юм бол ер нь тэгэл тэднийг ирээдүйд амьд байлгах ч юм уу ч юм уу 50 байлгахгүй. Ийм хүн юм шиг тэр одоо Монголын нус товчонд тэмдэглэсэн байгаа. Нөгөө нэг зүйл нь юу гэж нөхөр нус товчонд судлаачдын тайлбарладаг нэг зүйл юу гэхээр Бехтэр улхан дээр 8 шаргыг хард суутал гэдэг үг байдаг. Тэгэхээр энэ бол одоогийн хүн ойлгохгүй их чухал одоо тийм хураангуй нууцлал юм а гэж хэлдэг. Код юм а гэж. Энэ юу гэж нөхөр тэр хааны удмын хүүхдүүд учраас эднэр яг улс хэдийгээр тараа явцсан ч гэсэн улсынхан сүлд буюу шүтэн сөргийг хараа сууж байгаа юм байна. Энийг жинхэнэ тэр гэр бүл дотор ноёлох хүн нь л хайрлах ёстой. Тэр нь харж андаж явах ёстой. Тэгтэл хэрвээ 8 шаргыг улхан дээр гэдэг нь улхан гэдэг нь бол тийм гол ус руу төрж орсон тэр одоо ононгийн гол руу төрж орсон арал юм уу хойг толгоо байгаа юм. Тийм улхан газар бол тахилга болдог гэж үздэг л дээ. Тэгэхээр тэр юу гэж нөхөр шүтэн толгоо дээр шүтэн сөргийг хараа сууж байгаа. Одоо жанжин гэсэн санаа. Ер нь зүгээр 13 дугаар зууны хүн ч юм уу ямар нэг хүн уншвал пөөх Бехтэр чинь ямар л бот байна. Бехтэр чинь ерөөсөө энэ гэр бүлийг удирдах байгаа юм байна шүү гэж харагдах хэвээр. Тэгэхээр тэр тэмдгээр юу гэж хэлсэн бэ гэж судлаачид хэлдэг нь Бехтэр бол өөлөн ихийн хот айлыг удирдах байгаа жанжин юм а гэдэг нь энэ дээр тэр үеийн хүн хэлсэн бол ойлгох нь л дээ. Одоо нэг хүн болохоор толгой дээр мал хараа сууж байгаа хүүхэд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бол 8 шаргыг эзэмшсэн шүтэн толгой дээр сууж байгаа болохоор тэр бол тэр гэр бүлийн жанжин байна. Тэгэхээр тэр бол Есүхгийн бага хатны буюу эсвэл дагвар эхнэрийнх нь хүүхэд. Гэтэл жинхэнэ эхнэрийнх нь хүүхэд наан Тэмүүжин хасар оджигэн тэргээ байж байгаа тийм ээ. Тэгээ энэ дөр зургийг ингээ харах юм бол тэр гэр бүлд хэн толгойлох вэ гэдэг өрсөлдөөн далд байжээ. Бехтэр тийм ааш авиртай байсан эсэх тухайн асуудаас илүүгээр ер нь Бехтэр бол толгойлж исэн юм байна. Гэтэл жинхэнэ Есүхэн яг аваал эхнэр буюу жинхэнэ атнаас нь төрсөн яг ирээдүйд асуудал болоход улсын хаан болох одоо суур дэвсгэртэй хүн бол Тэмүүжин. Ахмад хүн. Нөгөө эхнэрийн Ахмад хүн Бехтэр. Тэгэхээр энэ хоёрын хооронд өрсөлдөөн байж исэн байна. За гэтэл энэ бол зөвхөн хоёр хүүхдийн гэр бүлийн тухай зөрчлийн асуудал биш. Цаана бүхэл бүтэн улс задарчаад одоо тэр хааны хүү Тэмүүжин хэрхэн өсөд торинохыг бүхэл энэ тал нутагтаа харж байгаа. Тэр үдгийг л яг хааны эрхийг авах гэж хагаад таргуудаа хэрэл туг тэр тайчууд бүгд харж байгаа. Гэтэ тэр хүүгийн шийдвэр бол зөвхөн өнөөдөр энэ ахыгаа дарж авах тухай асуудал биш. Бүхэл бүтэн ард түмэн хараад намайг ирээдүйд хаан болж чадах уугүй юу гэдгийг мэдрэмж байсан байж магадгүй гэж. Тийм учраас энэ улс орны гартаа авахын тулд
дахиж өөрийн засаглалыг бий болгохын тулд энэ тамийн зовлонгоос гарахын тулд түүний шийдвэр бол энэ гэр бүлдэлд ноёлох ёстой. Тийм учраас магадгүй аргадаад хилцээд болохгүй байсан байж мэдэн тийм ээ. Тэгэхээр түүнийг л дарах арга. Тэгээд эн чи одоо юу бихтэр болгон дээр хард суухад нь өмнө талаас нь хасар, ард талаас нь Тэмүүжин хоёулаа номсом дэлж гарч ирээд харанхуйг завдахад бихтэр юу гэж хэлдэг вэ гэхээр бихтэр тэнд айгаагүй, цухтаагүй, шуудлаа засаж суугаад тэр чинь бихтэр бол бас их ухаантай мэдрэмжтэй гэж харагдаж байгаа. Ягаад гэвэл энэ бол цухтаад чалуулна, арчаагүйгээр алуулах нь тийм ээ. Айгаад чинь нэмэр байхгүй. Эдгээр нэг л яасан бол энэ чинь хаан баатруудын хүүхдүүд цаана улс орон хүлээж байгаа бид нэр хаадын удам өрсөлдөж байгаа гэдэг мэдрэмж байсан байж. Шууд суудаасаа за одоо харвал харваа. Тэг миний дүү гэр бүлийг одоо сайхан харж яваараа гэсэн шиг сургаалаа хэлээд тэгээд нөгөө хоёр нь нэвч тарвал алж байгаа. За энэ бихтерийг алсан энэ үйл явдал бол тал нутагтаа ярдуулсан. За нөгөө юу Есүхбаатарын хүү Тэмүүжин гэдэг чинь хөөх юм нөгөө хоёр дахь эхнэрийн хүүхдэд дээрлэхүүлээ нэг носоо гоожуулсан байж идэх юм байна гэж нөгөө ард түмэн хэлцэх ёстой байтал хүүшээ яадаг үлээ. Нөгөө Тэмүүжин чинь гарч ирээ дахиагаа намжиж гинэ. Гүт нэг хэсэг нь ямар балаа юм гэж явах байсан байлгүй. Үгүй болвол тэр үед хатуу ширүүн 100 байсан учраас ингэхэд учиртай гэж бодсон ч байж болно. Тэгээд энэ тал нутгийн дуулан ингээ бий болонгот Есүхбаатарын хүүхэд жинхэнэ одоо хаан юм байна. Энэ бол өөртөө өмнө байгаа саад бүхнийг хаанаас цэвэрлэж чадхаар хатуу жил тэмцэл юусэн ухаан байна. Энэ харгас хэсгийг цаашаа мэдэх ёстой тийм ээ. Энийг танигдах ёстой. Бихтрийг алсны дараагаар ээж нь тэднийг одоо жишээ нь бөөн одоо загнаад инээ тэрэ болгоод та нар ингэж болохгүй гэд алунгой ихэн одоо дом гөлгөрийг одоо дахин давтаад ингэж яхад яг ард талд юу болсон бэ гэхээр зэрэг бүхэл бүтэн Тэмүүжингээс тусгаарлсан нөгөөх улсын одоо жинхэнэ засаглах гад байгаа бүх юмыг хяналтанд авч үйсэн тайчууд босч байгаа. За одоо энэ хүүхдийг ингэхгүй болохаа байлаа. Энэ бол хизэж дийлдэхгүй нөхөр байж таарна. Гэх маягаар ингээд тайчууд одоо жишээ нь бихтрийг одоо юу Тэмүүжинг олцлохоор шууд босч байгаа. Өөрөөр хэлбэл тайчууд бол юу гэсэн бэхээр ялчаад хааны хүүг алахгүйгээр дөрвүүлчаад ингээд хараад мэдээж ханжаасан баг. Ягаад гэхээр тэд нэр хааны хүүг юу өрсөлдөгчийг хууль бусаар ингэж авах юм бол тэр тал нутгийн тэр олон отог аймагуудын юмнууд асар бодлон үүсэх байсан байж магадгүй гэж одоо судлаачид ингэж тайлбарладаг. За ингээд тайчууд Тэмүүжинг барьж авах гад дээлдэг. Ингээд Тэмүүжингийн жинхэнэ тэмцэл одоо нөгөөх дүнгэж хоол загас олох гэж гэр бүлээ тижээх биш. Асуудал болж өрнө. Энэний дараа дахиад тусдаа нөгөө 8 шаргыгаа аваад алс дөрвөө гарцсан байж хахад 8 шаргыг тусгайлан одоо тагнуулууд явуулж өрсөлдөгч авахуд нь олцолж байгаа. Тэгээ энэ олцлоход бусааж тэр 8 шаргыг өөрөө одоо жишээ нь тэр үед нэг 10 гаруй настай л хүүхэд байсан баг. Мөрдөж олж тэгээ замдаа боорчтой уулзаж 8 шарга буцаан авчирч байгаа энэ төр нь 8 шаргыг зүгээр нэг 8 шарга агтад нь 8 адуу байсан хэрэг биш байна. Энэ бол амжиргааны зүгээр нэг хэдэн адуу биш. Энэ улсын тэр сүлдэлсэн сүрэг буюу цагаан сүлдний сүрэгч гэдэг юм уу? Их нарийн нандин одоо чухал үнэт зүйлтэй холбогдох зүйл байжээ. Энийг өөрийн биеэр олзолж чадах. Тайчуудын давталгооноос одоо бултаж дайтаж гарах. Мөн одоо чинь гэр бүлийнхэн дотор ч гэсэн сахилга дэг журмыг бий болгохын тулд ийм эрсдэлтэй хатуу ширэн дуулиантай үйл явдлыг бий болгох ёстой. Чингис хааныг өөрийг нь за нуус тавчааг өөрийг нь за дэлхий дээр зүгээр уншиж байгаа хүн Шекспирийн зохиолуудын баатруудын зөвчил эхэлдэг шиг тийм өндөр түвшинээс эхэлдэг Чингис хааны түүх бол. Тэгэхээр 13 дугаар зуунд хэрвээ энийг зохиосон Викторийг алаагүйч байж болно. Гэхдээ энийг ингэж зохиосон байна гэдэг бол Ерүсийн сага. Сага гэдэг нь одоо гайхамшигтай туйлс Ерүсийн сонирхолтой болгож нуус тавчааг бол адал явдлын шинжтэй болгож байгаа. За энэгээр бол Чингис хааны шинж чанаруудыг илэрхийлж байгаа. Энэ бол хар багаас өөрийн засаглалыг, өөрийн улсыг, аавын тэр удмыг гутаахгүйгээр босон ирдэг тийм хөвөн, тийм одоо баатар өсөж төрнж байна гэдгийг. Одоогоор бол 10 настай хүүхэд нэг алхад бол одоо аюултай зүйл тийм биз хөндөрлөлтийг хөгжсөн. Гэтэл тэр үед бол магадгүй одоо жишээ нь тэр хатуу ширүүн зуунд 10 настай хүүхэд битгийх л амьдрал зуухад нэгээ дээрэмд нь тонох, алах хадах тэр зүйл бол
маш их түгээмэл байсан байж магадгүй. Энэ бүхнийг сатуулал дэвчээрээр даван туулдаг тийм зүйл байсан ч байж мэдэн. Чингис бодлогоор энийг хийсэн үү? Нөгөөт хүрслэгтэй дарах гэж ингэж хийсэн үү? Ер нь одоо тийм хэрэг ширүүн байсан уу гэдгийг бол тайлахад бол хэцүү. Энийг бол хүндрэлтэй олон янзаар. Чингисийг муулах хүмүүс энэгээр нь гол барина. Чингисийг магтах хүмүүс ч энийг баримталдаг. Өөрөөр хэлбэл энэ бол гайхалтай илэрхийлж байгаа тохио юм а гэж байгаа бол нөгөө талд нь үгүй эн чинь бол харгиц хэцгээ сул дараа гэдгийг. Төрүүн чидэр түүхэнд ярьлаа. Эхэндгийн асуултанд ярьлаа. Чингис хаан бол бидний манлаа бид нар дандаа магтдаг. Энэ их сайхан штэ гэж. Үнэндээ тийм биш. Ягаад гэвэл бид нар чинь 20 дугаар зууны турш одоо энэ коммунистууд Чингис хаан шиг муухан, Чингис хаан шиг харгис юм байгаагүй. Дэлхийн ертөнцид тэгж үзэжсэн. Тэгсэн мөртлөө дэлхийн бүх улс орон дайн тулаанаар Чингис хаан шиг байлдан дагууллаар гарч ирсэн хүмүүсээ магтдаг хэрнээ. Чингис хааныг хамгийн харгис гэж хэлсэн. Яг тэгэхээр тэр үеийн хатуу ширүүн зууны л арга барил орших ертөнц юм байсан. Түүнийг одоо бид нар эндээс хараад гүтгэхэд маш амархан. Муулахад ч амархан, магтахад ч бас амархан шүү дээ. Ийм л. Та түрүүн хэллээ. Бэлтгэх бол зохиолын хувьд их гоё. Бэлтгэхийн түүх. Тэ? Тэгээд ерөнхий Шингис хааныг харуулах, шинж чанарыг харуулах юм бас байсан ч гэж болно. Тэгэд хэллээ. Тэгээд одоо бид нар ярьдаг шүү дээ. Кино түүхийг гоёулаад байна тий. Хитрхи уран сайханжуулаад байна гэж ярьдаг тий. Ер нь түүх үнэн байх хэрэгтэй юм уу? Эсвэл гоё уран сайхан байдлаар хүмүүст хүржил байвал гол байх хэрэгтэй юм уу? Энэ маш хэцүү шүү дээ. Үнэн гэдэг чинь бол их олон янз. Үнэн ганц байдгүй гэж үгүй. Үнэн бол маш олон хувилбартай байна. Түүх бодиттой байх хэрэгтэй. Түүх манаа тал байна уу, танаа тал байна гэдгээс үл хамааран яг мэдэгдэж байгаа бодит байдал, мэдэгдэж байгаа илэрч байгаа зөв логик, учир зүйн юу юм бэ гэдгийг л гаргаж тавих. Түүнээс одоо ингээл би Монгол хүн учраас Чингис хааныг магтах гал үхэлдээд байж болохгүй. Чингис хаан юугаараа харгис байна, юугаараа дутагдaltaй байна. Чингисийг ингэж үзүүл харгис, ингэж үзүүл одоо эерэг, ингэж харагдана гэдгийг л олж танихын тулд л судлаачид, түүхчид түүхийг судалдаг, түүнийг дахин сэргээх гэж үздэг юм л учиртай. Тэгэхээр зэрэг түүх бол бодит байдлын төлөө л бий болгож байгаа юм. Дүр зургийг бий болгоно. Гэхдээ энэ чинь ганцхан түүх бол ганцхан зүйлээс одоо түүнэн бодит байдал тодордог. Энэ бол үйл явцын шинжтэй. Маш олон мэдлэгтөнд мэргэжсэн хүмүүсийн туршилтын шинжтэй. Маш олон сурвалжууд, олон дундад зууны мэдээлэл, олон зүйлийг ашиглах болцоотой. Дээр нь болохоор маш олон учир зүйн одоо гаргалгаанууд гаргаж маргаан дискуссууд хийж бүрддэг зүйл. Тэгэхээр түүхийг хүн зохиочдөг юм биш. Зарим түүхчид бол ингээд одоо бид нар ч тийм шүү дээ. Одоо нэг мэддэг судалсан түүхээ баг тэнд байж исэн юм шиг худлаа ярина шүү дээ. Гэтэл чи яг худлаа ярьж байгаа хэрэг биш. Яг тэгэхээр тэр чинь маш олон талын дэвсгэрээс нь ингээд судалсаар байгаа тэнд амьдарч исэн хүн шиг болцсон байдаг. Түүхчдийн нэг сонин шинж тэр. Тэгээд яг одоо жишээ нь тэгхэд чи баг л тэмүүчин тэгж орж ирээд тэгсэн чинь тэр тэгж хилээд гэл ингээд яваад байдаг чинь юу гэж нөхөр зэрэг хүндрэлтний амьдрал харилцааны үндсэн дүр зураг тогтолцоо системийг мэдж байгаа хүн тэр үеийг наривчлан судлаад олон мэдлэг мэдээллүүдийг харьцуулан судлаад ирэхдээ баг л тэр зургийг кино шиг харж байгаа юм шиг дээ гэж одоо бичдэг ярьдаг болчдөг нэг. Зүгээр ер нь уран сайхны киноч гэдэг юм уу? Уран сайхны бүтээлүүд гэдэг бол байх ёстой. Яг тэр бүх хүн түүхч шиг нарийн зөвлүүдийг дотор нь орж олон талтай ялгаж судалж тэрний харилцааг одоо бий болгож чадахгүй. Тэгэхээр нэг төвчдийн бичсэн ерөнхий дур зургийг ашиглаад цааш нь ингээд яахан дээврүүн төсөөллүүдээр баяжуулаад ингээд хийдэг нь нуран сайхны кино юмнууд юм. За ер нь ихэвчлэн жинхэнэ түүхчид бол түүхээр хийсэн уран сайхны кино зохиолуудад ихэвчлэн дургу байдаг. Яагаад гэвэл зэрэг чи нэг хальж болохгүй хязгаарууд гэж байна шүү дээ. Бүр хитрхи фантазалж болохгүй, хитрхи төсөөлж дэврүүнээр баяжуулж болохгүй хэсгүүд гэж байдаг. Тэр хэсгүүдийн нөгөө хитрхи геннэр гэдэг юм уу? Нөгөө хүмүүст ойлгуулах гэж арга ядснаасаа гэдэг юм уу? Нөгөө киногоо гоё болгохсонс гэдэг юм уу? Хэд таллуудад өөрт нэг халгаатай санагддаг түүхч хүнд. Ягаад гэхээр одоо их сонирм болчих гээд байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас тэр хитрхи дэврүүн тэр зөвлүүдэд бол түүхчид
Тэгтээ хүүхчид бас үгүйсгдэггүй кинонууд. Ягаад гэвэл энэ ч одоо нэгэнт судалж чадаагүй улсуудад хүрэх гэж байгаа юм чи тэдэнд юу сонирхолтой, юу сонирн байна гэдгээр л дамжуулж хүргэх. Тэдний сэтгэлийг татахын тулд за яах вэ хөөх юм. Нэг тийм хийг. Гэтэ яриачтэй гэл ингээл баг л үзэж чадахгүй ингээл халгаад байдаг юм л онцлогтой байдгийн. Тэр бас сонин. Гэхдээ саяын тэр асуултнаас юм үлчих шиг боллоо шүү. Юу хариулсангүй дотор нь ингэж ерөнхий түүх үнэн байх ёстой юу? Эсвэл ямар нэгэн байдлаар хүмүүст хүрэх ёстой. За одоо жишээ ер нь уучлаарай. Ер нь үнэн байх ёстой. Тэгэхдээ үнэн байхад хэцүү. Бодиттой байх нь илүү их чухал. Тэгээд тэр зургуудыг ингэж зөв босгож, зөв араамтай хязгаарыг хадиулахгүйгээр хэмжээнд ингэж төсөөллүүдийг одоо эвлүүлж тогтнуулах их чухал. Тийм учраас түүх үнэн байх гэхээсээ илүүгээр түүх бодиттой байх ёстой. Яагаад одоо түүхийг ингэж хүмүүс үзэх гээд байдаг юм бэ гэхээр хүн төрлөختөн чинь өөрөө оюун таймтад. Энэ бүх хэмиг мэдээллийн хэлхээ холбоонд нь үнэмшиж, оршиж, тэгжиж дараагийн болоод одоогийн зүйлээ үнэлэх үнэлэмжүүд нь тогтдог. Тийм учраас нөгөө тань мэдхийн сонирхолтой ухаан ертөнцийн болохоор зэрэг бид хаанаас гарсан юм, яаж гарсан юм, яаж бүрэлдсэн юм гэдгээ танин мэдэх. Энэ процесс нь зөвхөн дэлхийн ертөнцийн геолог, биолог, элдэв ямиг танин мэдхээс илүүгээр өөрсдөө танин мэдэх. Тэр одоо эрэл хайгуулын нэг хэсэг нь энэ юм. Тэгжээж тэндээс дүр зураг гарна. Түүх гэдэг зүйлийн гайхалтай нь юу гэхээр түүхийг хүмүүс өнгөрсөн зүйлийн тухай гэж боддог. Үгүй. Түүх өнгөрсөн зүйлийн тухай шинжилгээ боловч түүх өнөөдөр ч үйлчилж байдаг, ирээдүйд ч үйлчилж байдаг. Түүх бол өөрөө өнгөрсөн зүйлийн тухай өгүүлэмж нь өнөөдөр хүртэл бидэнд мэдлэг мэдээллийн баримжааны суур болж байдаг. Түүх дээр нь сургамжууд өгч байдаг. Янз янзын одоо мэдлгүүд өгч байдаг, төсөөллүүд өгч байдаг. Ирээдүйд бий болох зүйлүүдийн дүр зургийг бий болгож байдаг. Өнөөдөр болж байгаа үйл явдлын хэлхээ холбооноос түүхтэй яг давтагдах зүйлүүд харагдаж байдаг. Тэгэхээр түүхээс ухамсар авснаар, мэдлэг авснаар дараагийн хүн ухаантай болно гэж баг байдгүй гэж би боддгийг. Тэгээ сургамж өгнө, мэдлэг өгнө, мэдээлэл өгнө. Чи гинт сансраас ирээгүй шүү. 100 жилийн өмнө тэнд хүмүүс байсан шүү гэдэг ойлголтыг чамд тогтоогоод өгөхөд сансраас би ирсэн гэж итгэж байгаа хүнээс өөр төсөөлөл, өөр мэдлэг, өөр залхамж, өөр байр суурь үргэлжлэх ёстой. Тэгэхээр энэ бол түүх бол бид өөрсдийгөө буцаж харах тол юм. Түүхийн загвар сайн бүтэх тусмаа, бодиттой бүтэх тусмаа чухал болдог. Өөрөөр хэлбэл өнөөдрийн оршин тогтнож байгаа улс орнууд, ирээдүйд оршин тогтнож байгаа улс орнуудын дотор асар том маргаан бий. Бид нэг үү, өөр үү? Бид өрсөлдөгч үү, дайснууд уу? Бид хоёрыг хэрвээ дайсан гэд ойлгуулчих юм бол яг тэр дайсныхан сэтгэлгээний суур дэвсгэрээс цаашаа зүйлээ үргэлжлүүлж идэг. Тэгэхээр түүх бол биднийг бүтээж идэг. Улс орнууд яагаад оршдгийг гэхээр ялгарх түүхүүдтэй учраас, ялгарх амбицуудтай учраас, ялгарх намтартай учраас улс орнууд гүй би Люксембург, би чиний Бельгийн харьяанд байх ёсгүй. Би ийм гэдэг зүйлээ гаргаж ирчээж нөгөө ялгарлуулаа явагдуулж идэг. Тэгэхээр бидний оршин тогтнож байгаа энэ хэлхээ холбоо, энэ одоо бий болж байгаа дүр зургуудын дотор түүх гүн гүнзгий шингэмэл байдаг. Тийм учраас эртний грекэд түүх, логик буюу хууль ёс зүй тогтол гэдгийг тэгээ гүн ухаан гурыг үзээгүй хүнийг улс төрд оруулдаг байж. Яг тэр хүн төрлөختний сэтгэлгээний болоод оршин тогтнож байгаа загвар, ирсэн замнал, ирээдүйд байж болох замналын талаар ямар ч төсөөлөлгүй хүмүүс нийгмийг удирдах болохгүй гэж үздэг байсан. Тийм учраас заавал түүх үнэн худал байхаас үл хамааран түүхийн судалгааны өв бидэнд юу билээ, тэр манд бидэнд хүч өгж гэнэ үү, сургамж өгч гэнэ үү, мэдлэг өгч гэнэ үү гэдэг дээр одоо хүн боловсрдог байжээ. Энийг гол боловсрал гэж үздэг байжээ. Тийм учраас одоо түүх мэдэхгүй хүн улс орныг удирдах аюултай. Одоо жишээлбэл одоо Монгол улс тусгаар тогтнолоо 1911 онд Монголын язгууртнуудын, халгын язгууртнуудын тэмцэл шашны үнэт зүйлийн дор бусдаас тусгаар тогтнох тийм тэмцлийг хийгээд тусгаар тогтнсон юм а гэдгийг ихэнх нь ойлгож явахад түүх мэдэхгүй энийг огт харахгүй ойлгохгүй байна шүү дээ. Тийм учраас монголчуудын үнэт зүйлийг мэдэхгүй. Монголчуудын өөрсдийг нь аварсан зүйлийг мэдэхгүй. Агуу болох зүйлүүдийг мэдэхгүй.
Зүгээр нэг дүнхүү амтан байх нь шүү дээ. Магадгүй мөнгө бодцсон, эсвэл зөвхөн хууль уншсан, эсвэл эдийн засагч, эсвэл одоо юу гэдгийг бизнесмен. Чи яг нарийн дээр жирийн бизнесмен, жирийн хуульч, жирийн эдийн засагт яг нарийн дээр зөвхөн мэрэгжлийн хувьд бол тэнийг мэрэгчлээ. Тэр нь нийгмийн талаарх, нийгмийн үнэт зүйлийн талаарх, угсаадны талаарх, оршин тохирох бэкграундоо мэдхээрээ тэр утга агуулгатай схем болж өгч байгаа. Тий. Тэгэхгүй бол оронд нь тэр эдийн засгийн ч гэдэг юм уу, бизнесмен чинь зөвлөгийг ямар нэг машин, ямар нэг өөр нэг төрлийн амтан орлуулж болно. Анхцгүй хүний утга учир гэдэг юу юм бэ гэхээр зэрэг энэ үнэт зүйл, соёл, түүх, шашин гэдэг энэ олон зүйлүүдээр одоо одон мухсаа, гарвал, бахархал гэдэг одоо олон одоо intangible бодит үнэлэх боломжгүй зүйлсийн хүрээлэл дотроос хүний өөрийнх нь үнс нь бий болж байгаа. Тэгмээс нийгмийг удирдах хүнийг нийгмийн тухай мэдлэг онцгой байх хэрэгтэй гэж үздэг. Манайхан бодохдоо инженер байвал сайн гэж боддог шүү дээ. Инженер зөвхөн ашиглах ёстой тэрийг. Тэр бол зөвхөн барилга гүүрийг барихад хооронд нь хэмжээд унахгүй материал затруудын хэмжээг мэддэг байх хэрэгтэй. Харин үнд зүйлийн хэмжээ, нийгмийн тогтолцооны тухайн асуудал, тэгээд хүнлэг байх гэдэг тэр одоо хүний нийгмийн дотоод мөн чанарыг таньдаг байх гэдэг бол энэ бол удирдгчийн явдал, нийгмийн системийг тогтоох явдал болж хувирна гэж бодоод байна шүү. Тийм ч байдаг. За одоо жоохон өнөөгийн юм ярив. Бахархал гэж юу юм, омогшил гэж юу юм. Одоо манай монголчуудын нэг сул тал санагдаад идэх надаа. За. Хэтрих бид нар Шингисийн удам гэж цээжэд илтээл. Ер нь энэ агуу хаад, агуу түүхтэй хүчрхэг гүрнүүдийн хойч үед агуу түүх нь яаж нөлөөлөд байдгийг. Одоо энэ англи, ром гэж агуу түүхтэй улсууд зөндөл байна. Тэгээ одоо манай Монгол жишээ нь эзэн хааныхаа нэрийг иргэний үнэлгээн дээр тавьчаал, тий? Одоо би хаан, одоо би Чингис хаан гэл, тий? Цээжэд илтээл, өнгөрөөл. Тиймэрхүү юм зөндөө байдаг. Энэ тэгээд үнэхээр түүхээ мэдээд бид нар агуу хаадын удам юм байна гэж омгшоод байгаа юм уу? Нэг бол мэдхгүй мөнхраар бид нар угаасаа л юм дайч удамтай хүчрхэг гэж омгшоод байгаа юм уу? Энэ бахархал омгшил ямар байх хэвтэй юм? Ямар байх ёстой гэдгээр дүрм журм байдгүй л байх гэж бодож байгаа. Ямар байхыг одоо би ч бас хэлээд байж чадахгүй нэг. Гэхдээ бахархал гэдэг бол юу юм бэ гэхээр зэрэг ер нь бол урам өгчээдэг зүйл. Тухайн үндэстэн улс орон өөрийнхөө зарим нэг одоо хүчтийнхээ урмыг тэр бахархал гэдэг зүйлээс авч идэг. Одоо Европод одоо бахархал бол үнэхээр гайхалтай. Яагаад тэгэхээр Европч энэ орчин үеийн ертөнцийг бий болгоцсон. Бидэл бий болгосон гэж бодох тийм эрхтэй улсууд байгаа шүү дээ. Шинжлэх ухааны олон нээлтүүд, орчин үеийн нийгмийн загвар, эдийн засаг, улс төр, амьдарч байгаа хэв маяг, шин одоо нээлтүүд энэ төр гэх юм бол. Жишээлбэл одоо би бодож байна. Одоо Швед ч гэдэг юм уу, Норвег, Финлянд энэ төр юугаар бахарах вэ? Мэдээж орчин үеийн хөгжил брэндүүдээр бахархахын зэрэгцээгээр тэд нэр маш олон хүн төрөлхтний дотор хөв нэмэр оруулж чадсан гайхалтай Швед, Норвег хүмүүстэй. Тэдний түүхэнд батлагдсан гайхалтай эрдэмтдтэй, шинжлэх ухааны нээлтүүдтэй, Нобелийн шагналтнуудтай. Бусад үндэстэн бас юм байхыг хүсдэг. Өөрөөр хэлбэл зүгээр жирийн гэр бүлтч биш шүү дээ. Манай аав одоо сумын зам байх ч юм уу, тийм ээ. Эсвэл манай аав тэр сумынхаа хүндтэй хүн байх ч юм уу. Миний ах төрийн шагналтай байх ч юм уу. Энэ бол тухайн гэр бүл орчин тойрныхны бахархал, дэм, өөрийгөө мэдрэх мэдрэмжт нь дэм болж идэх зүйл. Хүн гэдэг амьтан чинь урмаар амьдардаг, хүчтэнхээгээр амьдардаг, итгэл үнэмшлэр амьдардаг учраас тэр. Тэгэхээр зэрэг бахархал ийм юм аа. Нөгөө төгөр бахархал бол дутуугийн мэдрэмжээ нөхөх бас нэг арга. Монгол өөрийгөө манай монголч гэж юу байх вэ? Чааваас байгальч гэж юм байхгүй, түүхч гэж юм байхгүй. Бахархалж алга хардаа тэр олимпиад нэгж медаль авдгүү гэж байвал тэр жирийн иргэний хувьд л бол ийм одоо сул дорой бусдаас дутуу гэдгээ мэдрэхэд хамгийн түрүүчийнх нь мэдлэг болдог зүйл. Тийм учраас гүй юу гэж байгаа манайх чинь олимпиад ч алт авна, дэлхийд ч төрүүлнэ, тийм ээ. Бид нар чи ерөөсөө энэ дэлхийг баг бүтээсэн гэж ивэл тэр хүмүүсийн багын ухамсар, боловсрал, багш нар, ах авраг дээдс одоо бүх хүмүүс нь тэргээрээ өөрсдийгөө бусдаас дутуугүй гэдгийг мэдэрдэг хамгийн ихний төлхөөрөд. Бид огт дутуугүй шүү гэж хичнээн ярьснаас илүүгээр бид тийм хүмүүсийг хөндөрлөлтөнд төрүүлж өгч чадсан. Бид бол одоо энэ
Тэр бол суудаас энгээрээ дутуугүй шүү гэдгийг харуулж чадж байгаа бодит мэдрэмж гэдэг бол хүмүүжлийн хамгийн том хэлбэр юм байна. Тийм учраас энэ бахархал гэдэг зүйл бол байдаг ийм зүйл. Тэгэхээр зэрэг одоо нэг бахархаал тэргээрээ банга амьдрал одоо байх биш. Энэ бол нөгөө хүмүүс гэдэг сэтгэл зүй, хүмүүс гэдэг ухамсар мэдээлэлээр оршдог тэр хүмүүсийг итгэдэг гол механизм нь энэ байгаа юм. Тийм учраас энэ бахархал гэдэг зүйл байдаг. Бахархал ихтэй байх тусам, бахархал нь том байх тусам байр суурь том байна. Итгэл үнэмшилт нь том байна. Тий. Ийм байдаг юм учиртай. Бахархлын одоо илэрхийлэмжийн хувьд. За жишээ нь бид нар бүгдээрээ л монголоор бахархдаг шүү дээ. Тэ? Таач монголоор бахархдаг шүү дээ. Үгүй юу? Олон хүн одоо жишээ нь 20 30 жилийн өмнө монголоор бахархдаг хүн бараг байгаагүй. Манай монгол шиг ядуу бид нэр гэж хин юм бэ гэл 21 оноос л Монгол үүссэн юм а тэрнээс өмнө мөхчээсэн. Тэгээд нэг харгис нэг хаан байсан. Монголчууд чинь новштэй гэдэг тийм түүх байнга сануулдаг байлаа шүү дээ коммунист түүх. Тэгэхээр би тэр үед яг өссөн хүн учраас мэдрэмж байна юу байсан гэж. Одоо яана нэг тэрнийг орон шиг болчих юмсан. Орос шиг ийм дэлхийд алдартай эрдэмтдтэй байх юмсан. Ийм гоё хаантай байх юмсан. Бид ер нь хүчхүүн байж штэ. Бид ямар гачин бэ? Манай энэ наадам чаавас нэг хоцрогдсон нэг юм гачин хоёр үзгүнхэн гарч ирэл барилдаг ийм ч юм байдаг ч юм уу ч юм уу. Гэхдээ бид ч гэсэн нэг хэрэг алгаа ингээл өөрийнхөө гоё зүйлийг хүртэл готрон сэтгэлээр буруу болгож харж идэг. Гэтэл эн чин давтагдчихсан соёл юм аа. Эн чин таны баатарлаг байсны. Энэ өөр газарт байдгүй онцгой соёл юм аа гэд мэдрээд эхлэнгүүт. Бид нар ч юм усаас дутаагүй юм шүү дээ. Гэдгийг мэдрэмж авч эхэлдэг. Тэгэхээр зэрэг тэр одоо бахархал гэдэг зүйлийг чамаа готрон болгож болдог. Бас байхгүй тэр чинь новш гэж үзүүлэх хэлээр бахархлуудын чинь л новшгээд байх юм бол чамд сайхан зүйл үлдэхгүй. Ийм болж хувирдаг. За ингээд ингэхлээр зэрэг одоо чинь бахархал бол тэр. За омгшил гэдэг зүйл. Омгшил гэдэг хэрвээ бахархал чамд их байгаа бол хүчтэнхээ авах зурм зоригтой зүйл зөндөөл байгаа бол омгшил заавал төрнө. Омгшил гэдэг нь юу гэхээр онгор юм байхгүй юу? Бусдын эсрэг бусдаас илүү гарах гэж өөрийгөө хэтэрхий хүндэр тавьж байгаа нэг тийм гинэн хийсвэрдэг зүйл юм. Гэхдээ бүх зүйл ингээл төлөв төвшин ингээл бүх бахархлаараа яагаал ингээл цаанаа ингээл бүх хүчтэнхийг мэдрээд байж идэг зүйл биш. Тэрний жижигхэн онгороо хэлбэрүүд байна. Тэрхүүр анги чайжээ дийлдэх хэлшгүүд байна. Тэр хөөх юм нь тэр хов хүнийг эсвэл нэг хов хэсгийг одоо зэвсгэлж цэнгэлж байгаа юм. Энэ нь бол хоосон хийрхэл, бусдаас давуу байдлыг гаргах, бусдад эсрэгцүүлэн тавих, бусдыг доромжлох тийм хэрэгсэл болж хувирч болохгүй. Тэгэхээр тэр омгшил гэдэг зүйл байж л байг. Тэр омгшлын чинь цаана жинхэнэ эрүүл сарвал бахархал, эрүүл сарвал өөрсдөө хүчтэнхээ, өөрсдөө тулгуур урам дэмийг мэдрэх энэ боломжууд нь бас ханд хадгалагдаж идэг. Омгшил хэтэрвэл тэнийг зүйл болж хувирна. Энэ бол үндсэрхэг үзэл буюу бусдаас өөрийгөө илүү гэж үздэг, бусдад эсрэгцүүлэн тавих, нэг онгороо гинэн байдлаар өөрийнхөө овлихгүй сул доройг одоо харуулах зүйл болж хувирдаг. Тэгэхээр бол омгшил байж байгаа цагт бахархал байна, бахархал байж байгаа цагт омгшил байна. Өөдрөг урам дэм байж байгаа цагт дүүгээрээ нэгэн цагт хөөрөх энэ төр урам дэм авах юмнууд. Энэ бүгд уялдаатай учраас нэг одоо омгшихгүй сайхан одоо бахархаад нэг ухамсартай царайлаа тэгээд байх биш. Одоо ер нь бол нэг тиймэрхүү юм бэ. Одоо жишээ нь Европчууд бол хэдийгээр дэлхийн энэ дунд зуунаас хойш олон зүйлийг одоо хүндрэлтэнд бий болгож хүндрэлтийг толгойлж байгаа ч гэсэн омгшил харагдахгүй шүү дээ. Омгшил харагдахгүй. Яг тэгвэл мэдж байгаа тийм. Гэхдээ омгшил байх. Яг тэгвэл соёлын хувьд тэд нэр хүмүүжсэн учраас өгсөн Азууд юу юм, өгсөн тэр харууд юу юм, бэдэл дэлхийн үетэйгээ үстэй гэж ашиглахгүй байгаа үстэй. Энд чи юу гэхэд юм овлихгүй гинэн боловсрал бага байна. Багаас нь гэр бүлийн боловсрал бүх юмнууд дэгшингээ явцсан учраас за энэ мэдвэл мэднээс мэдэхгүй бол мэдэхгүй гэсэн маягтай. Ингээ байж байна. Тэр бол одоо маш сайн зүйл. Яг тэгэхээр чиний тэр бахархал чинь тэр бүхэндээ л ховгны л хинжтэй болохоос биш. Яг нарийн дээрээ бол ийм одоо хүчтэй зүйл юм аа. Тэгэхээр зэрэг омгшил бол нэг мугаач зүйл биш. Гэхдээ энэ бол тийм сайхан зүйл биш. Ерөн зүгээр бахархал байгаа бол омгшил байж л байна. Тийм байна. Тий. За ерөнхийдөө одоо нэг хоёр асуулт яваад өндөрлөе гэж бодож байна. За нэг хэрэгэлцээ байдаг.
Намайг ч хүүхэд байх цагаас хойш байсан. Чингис хааны комик уншаал те. Чингис хааны талаар мэдээл танилцаад явж явахд ч байсан. Чингис хааны ууган хүү гэдэг те. Нэг бол мэрэгдийн одоо хүүхэд юм шиг, нэг бол эзэн богдын хүүхэд юм шиг яриад байдаг. Тэгээ миний уншснаар бол хүмүүсийн яриагаар бол за монголчууд морин дээр хөл хүнд хүн морддгүй. Нэг бол тухайн үед морин дутаад бүртээ хатныг үлдээгээ явсан юм аач гэж ярих юм. Нэг бол Монголын нуус товчоон дээр Ван хаан дээр Чингис хаан очоод эхнэр хөвгүүдээ минь аварж өгөөч ээ. Туслаач ээ гэсэн ч гэж ярих юм. Яг үнэндээ эзэн богдын төрсөн хүн мүү юм уу? Биш болвол одоо хаан өөрөө зөвшөөрчүүл тэгэл алтан уургийн хүн болчдөг юм уу? Мөн болвол та энийг мөн гэд нэг баримттай юм хэлээч. Яг энэ бүлдөлтний энэ одоо энэ засгалж ийсэн ялангуяа энэ угсаа залгамжлах ёсон дотор бол хоёр янз байна л да. Нэг нь бол цэвэр цусууд мөн байж ээж залгамжлах, тэгээд эрүүл сарвал хүчтэн хэдэ байж залгамжлах нэг чанар байна. Нөгөө нэг нь төрд гавьяатай буюу эсвэл тэр одоо эрх мэдлийг өөртөө хатгаж байгаа хүний чөлөө зөвшөөрлөөр зандаа дайршдаг ёс гэж бас байна. Тийм учраас энэ чинь хүндрэлтний бас нэг амьдрал шиг байна шүү дээ. Өөрөөр хэлбэл дандаа л угсаа гаруултай хүний хүүхэд явдаг гэхээс илүүгээр түүнийг залгамжлах хүч чадал бүхий эсвэл эрх мэдлэлтнээс жинхэнэ эрхээ авч чадж байгаа явдал бол одоо түүний хувь заяаг удам карьерийг өөрчилдөг байх нь шүү дээ. Тэгэхээр Чингис хаан хэрвээ хүүхэд гэж зөвшөөрсөн байж байгаа бол тэр хүүхэд нь удмын хувьд биш байлаач мөн байлаач тэр зөвшөөрсний дагуу тэр одоо чинь эрх мэдэл залгамжийг одоо хүлээн зөвшөөрөх учиртай. Тэгэхээр үйл явцаас харвал зөвч том хүүг нуус товчоо бол одоо бас л сони юм л да. Энэ тухай бичсэн нь энэ тухай үлдээсэн нь бас л тэр зохиол ямар их сонирхолтой болохыг л харуулж байгаа. Зохиосон ч гэж мэдэн тийм үү? Тэгвэл ингэж зохиож чадсан бол үнэхээр гайхалтай гэсэн үг. Үнэхээр тийм явдалч байсан байж мэднэ. Үнэхээр тийм явдал байсан гэж дэлхий итгэдэг. Дэлхийн судалд одоо ингэж явдаг бид ч итгэдэг тийм ээ. Тэглээ зэрэг Чингис хаан хожим одоо их хол аян дайнд гарах гад хойноос нь яриа л да. Хан хөвгүүдээ суулгачаад шадар жанжид сайдуудаа суулгаад бүх ухаалаг хаттуудаа суулгаад хоризмын дайнд явах гэж яхин өмнө хилдэг. Тийм ээ. За улс орныг бол ерөнхийд нь ингээд тэрэндээ удирдуулаад ингэсгээд үлдэнэ гэдэг ингээд зохион байгуулалт хийж яхад гэнэт зөвч том хүүгийн ясаар одоо хааны өмнө босоод ирэхэд өөдөөс нь хоёр дахь хүү болох нэлээд тийм давлан одоо зоригтой хүчтэй бараг л та Чингис хааны ухаантай талын биш эрд зориг арслан бар шиг тогшин чанарын давсан хүн юм шиг санагддаг хүн болвол цагаад. Тэгээ цагаадаа босч ирээд шууд төчийг заамдаж авч байгаа шүү дээ. Ахыгаа. Чи юм уу мэрэгдээ орхитос чи энэ дээр ингэх болоогүй. Жинхэнэ хүн бий байна гэсэн маягтай. Тэнгүү таан тэн дээр бол ерөнхийдөө одоо хүүхдүүд ингээд тайвшруулад тэгтээ тэр тайвшруулад энэ хоёрын хэнэндэн ч биш. Өгөөдөө намайг залгамжлан гэдгийг тэн дээр бий болгож байгаа. Өөрөөр хэлбэл нэг нь бол өөрийнх нь хүүхэд гэж байгаа хүүхэд жинхэнэ цагаатай. Нөгөөх нь биш эргэлзээтэй байлаач гэсэн энэ хоёр ирээдүйд улс орныг хаглах хамгийн жижигхэн юм шиг мөртлөө хамгийн нарийн угшлын тухай ярьж байна. Энэ бол аюултай байна гэдгийг өгөөдөг одоо зарлигдж байгаа шүү дээ. Тэгэхэд зөвч нэгдүгээрт босож ярьж байна. Хоёрдугаар зөвчийг баруун зүгийг одоо жишээ нь өрн баруун одоо Монголын зүгээр бол умар зүг юм да. Умар зүгийг төвшдгөх их сайд жанжнаар одоо тавиад явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ юу гэж яах вэ? Зэрэг улсын эрх мэдлийг яг л жинхэнэ ёсоор одоо гартаа хатгаад явах. Ийм хүүгээр тавьж байгаа нь өөрийн хүү миний үнэт хүн гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа үйл явдал. Зарга маргааныг бол нэгэнд эцэг одоо гэдгээр тасалж чадсан ч гэсэн энэ нь бол одоо улс орон даяар төдийгүй ах дүүсийн доторж орсон зөрчлийн асуудал эдрээ юм гэхлээр энэ бол энэ асуудлыг шийдэж байгаа байдал бол Чингис хааныг ухаантай харуулж байгаа. Тэгээд өгөөдөг энэ бол төр засах ухаантай хөөхтэй гэж хэлээд үлдээсэн тэр ёсоор эзэнт гүрний залгамж явсан. Нэг. За зөвч одоо олдсон тухай асуудал тийм ээ. Зөвч олдоод яав ив гэдэг ингээд. Тэгээ энэ бол яадаг вэ гэхээр зэрэг
Тэмүүжингийн гэр бүлийг одоо юу гэдэг Хэрлэнгийн ихэнд бүрэг эрэг газар байж хахад 3 мэрэгдүүд давталж байгаа. 300 дайчин. За тэр дайчд ингээд давтлахад тэндээс одоо хаагчин эмгэн одоо шүн одоо газар ингэж дэлгэж хөвтөөд морин дүүргэн ирж байгааг сонсоод тэдний бүгдийг бадгаар аварж байгаа. Аврахтаа тэр гэр бүл дотор байсан ялангуяа тэр хойд талын өргөө гэж хэлж байгаа хамгийн гол тэр эзний өргөөний бүх хүмүүс одоо тэр тэгтээ цөөхөлгнэ байж байгаа. Тэгээ бүх байж байгаа мордо бүгдийн за хасар тэрийг оноо бэлгүүтэй тэрийг өгөө гэдэг ингээ бүгдээрээ нэг морин дээр мордоод тэгээ нэг морин дээр хөтөл мориныг хөтөлж байгаа. За тэр хөтөл морин бол ачаа мачаач юм уу сүлд мүлд ч юм уу л юм байгаа баг. За тэгээд хаагчин эмгэнийг тэрийг аваад бүртийг аваад тустай зугт гэсэн маягтай зугт алгачаад өөрсдөө бурхан алданд гараа явчихдаг. Ингээд бүрт бол ерөнхийдөө бол хаагч аймагтай хамт тэргээр явж байгаад мөрөгдөд бүслэгдэд бүртийг аваа явчихдаг тийм ээ. За ингээд хан хүүн одоо хэдэн настай байсан юм дээ энэ чинь 17 8 настай байв уу? За энэ үед нь одоо ингээд эхнэрээ алдчихж байгаа. За ингээд өөрийн эхнэрээ алдахтаа. Тэгэхдээ эн чинь Ван хаан дээр буюу аавынхаа найз хажууд нь одоо байж байгаа. Өөрийнх нь улс бол ингээд сандарцсан ингээд талд засгил болцсон ингээд хамаг Монгол тарцсан байгаад байгаа шүү дээ. Тэгэхдээ ихэнх нь тайчуудын харьяанд байгаад байгаа. Тэгэхэд өөрийнхөө одоо жишээ нь энжин дээрсэн одоо тэр бүх татныг одоо өөрт нь авчирхад аав нь хөргөж ирсэн булган дахыг аваад одоо энэ туулын хүн дээр орж ирээд үндсэндээ бол Хэрээдийн Ван хаанд булган дахаа хар булган дахаа барьж байгаа. Тэгээ эм хөвүүдийн минь одоо авчирч өгöd одоо туслаач. Та бол миний аавын жинхэнэ тангараг данд шүү дээ. Гэт ингээд ирэхэд тэрийг бол ажиллаж исэн байгаа юм Хэрээдийн Ван хаан. За монголчууд хаангүй байж монголчууд ингэж болохгүй. За чи ирсэн сайн хэрэг шүлгэлдэг штэ. Тий. Тэгээд за би эндээс 2 төмөн зэрэг гаргана. За чиний анд жамуух баг ононд байгаа. Тэр нэг 2 төмөн зэргийг чиний хуучин харьяатуудаас нийлүүлээд босгоно биз. За чи нэг төмөн зэрэг гарга гэд. Тэгээд Тэмүүжин босож очиод одоо жишээ нь онон гэр энэ туул Хэрлэнгийн ихэр байсан шиг байгаа юм. Тэгээд энэ төмөн зэрэг босгоод ингээд жамуух Ван хаантай нийлж байд одоо 5 төмөн зэрэг. Яг хөө тэр үеийн төмөн гэж ярьж байгаа нь одоо төм гэдэг чинь 10,000 гэсэн 50,000 зэрэг гэж хүмүүс шууд өсөд ир байдгийн тийм ч биш байх. Төм гэдэг нь нэгжийг хэлээд байгаа баг. Түүнээс тэр үед ороо 10 20 50,000 зэрэг босгож чадчихсан бол Тэмүүжин ч аял хүчтэй байна л гэсэн үг шүү дээ тийм ээ. За ингээд Тэмүүжин одоо Буурхэр гэдэг газарт мэрэгдүүдийг 3 мэрэгдийг давтлаад тэгээд одоо бүр татна авч байгаа. Тийм ээ. Тэгээд тэнд дайрахтаа бол дайраад дайсыг зөхөхөд за би ирсэн хүний оллоо энд буудлаа гэж хэлсэн. Тэрний үгээр зэрэг тэндээс зөвхөн бүртийг авах гэж байгаа. Тэгэхэд бүртийг авах гэж хахад өөрийнх нь одоо хойд их гэх юм уу нөгөө их болохоос очилж одоо тэнд баригдсан зугтж байгаа шүү дээ. Тэгээд иймэрхүү байдлаар. Тэгэхээр зэрэг энэ бол юу гэж нэг үхээр зэрэг им хүүдэн гэдэг үг хөтөлмөр 2 гэдэг 2 дохио болвол нэг нь одоо эмгтэй хүний тэр хөтөлмөринд яагаад ах дүүс дотор яахгүй Тэмүүжин эхнэрээ хаяа зугтж байгаа юм бэ гэдэг асуудал тийм ээ. Тэгэхээр бол энэ хүлхэндтэй байсан гэдэг логик байхаа. Им хүүдийг гэж яагаад хэлж байгаа юм? А нөгөө нэг нь хөтөлмөрөн дээр яахгүйгээр тэрэгэн дээр суулгаж нөгөө тийш зугтаалгаж байгаа. Тэгэхдээ тэр нэг талаас их найдвартай зугтаалт. Юу гэхээр зэрэг тэрэгтэй унгасан дотор нэг эмгэн тэрэг хөтөлсөн одоо хаагч эмгэн явж байгаа нь шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр эмгэнийг тэр дайчид одоо нэг очоол тэрийг одоо нэгжээд байх нь ч юу юм азгүйгээр бол олцлогдсон. Тэгэхээр зэрэг тэгээд энэс ер нь одоо тэр дайн болох гэж Буурхэрлүүд давтлах гэж ингэж явсаар байх хугацаа бол ер нь наад зах нь нэг 8 сар тэгээ бараг жил шахан болсон байж магадгүй гэж. Тий, ингэж үздэг. Тэгэхэд ямар ч байсан л одоо тэр чилгэр бүхэд олзлогддог үстэй. Тийм чилгэр бүхэд олзлогдоод тэгж яхад чилгэр бүх болохоор зэрэг юу гэж хэлдэг вэ гэхээр зэрэг яг тэр дайнд ялагдсны дараагаар би хийхгүй юм хийлээ.
би ийм их одоо дээд зиндааны амир хүний гэр бүл рүү тавтлаад би ямар арчаагүй навш вэ энэ тийм ээ. Буруу юм хийсэн ухаараад. Тийм буруу юм хийсэн ухраад. Би энэ бүхнийг бол ингэж болохгүй. Энэ бол миний буруу гэж хэлээд ингээд зогтдог. Ингээд зогтохдоо тэр бүртгүүлжинтэй ихнэр болгож авч яасан тухайч гэдэг юм уу? Миний хүүхэдтэй байх тухай ямар ч сэжмэг хэлээгүй гэж хэлдэг. Тий. Тэгэхээр энэ бол дайсны хаан одоо юуг олзолчоод ихнэрийг одоо олзолчоод өөрөө аван суусан хэсэг нь эргэлзээтэй. Бас мөн одоо монголчууд тэр бүр одоо чинь бүдүүлэг байсан ч гэсэн хүний ихнэрийг эсвэл хүний одоо жишээ нь юунд явж байгаа сүү тавьсан одоо энэ төр хүмүүсийг тэр бүрнэх барьж аваал төрхөн хүчинтэй ихнэр болгоол ингээд байдаг илэрл бол бага. Булаах явдал байна. Тэгвэл тэр булаахтаа болох учир жоронтой байна. Тэгээд заавал тэр одоо эмэгтэй хүний хүндлэх, их хүний хүндлэх байдлаар хүлээж өөлөн зөвшөөрлөөр юм болдог. Тэгэхээр зэргийн дараа нь ирээд бүр татныг түүхэнд одоо хардах сэрдэх гэдэг юм уу, элдвэр одоо зовоох янз бүрийн зүйл мэдээж нус товчоо Чингис хааны талд бичигдсэн түүхэл дээ. Ийм зүйл байхгүй. Дараагаар нь бүр татан болвол яг энэ эзэнт гүрний төлөө Чингисийн төлөө бүх амьдралынхаа зүйлийг утга учиртайгаар маш ухаалгаар одоо туулж байгаа байдлын тэрийн логикийг аваад үзэх юм бол зүч болвол юунд гидсэндээ ботсон гидсэндээ жирэмсэн байхдаа болцлогдсон тэгээ буцаж ирсэн буцаж ирэхдээ эргэлзээтэй байсан явдлаас болоод юм уу ямар нэг байдлаар хүүгийн одоо зүчгэж нэрлжээ зоч гэдэг нэр зоч буюу харийн гэсэн утгаар нэрлжээ гэсэн ийм таамаглалууд явдаг. Гэхдээ Чингис хааны түүхийг удаан судлаад Чингис хаанд хайртай болсон бүх хүмүүс бүх судлаачид зүч болвол яавч Чингисийн одоо хүүхэд байх учиртай юм байна. Хэрвээ өөр хүний хүүхэд байсан болвол энэ Чингис хааны ухааныг харуулж байна. Энэ хүн болвол өөрийн хүүгийн асоор яг энэ нууган хүүг авч явж чадсан ийм хүн байна. Тэгэхээр энэ хүн биш ч вэ, мөн ч вэ энэ олон зуун жил маргасан түүхэн энийхээ эдрээтэй маргааны эцэст Чингис хааны ухаан л түүний хүлээц чадвар л харагдаж байгаамаа л гэж хэлдэг. Ийм юм. Зүгээр ер нь Монголын түүхчид бол дотроо одоо маргадаг хэдий боловч ихэнх нь бол зүчийг Чингис хааны ууган хүү мөн баха мөн гэж итгэхийг хүсдэг, итгэж бичдэг ийм байдлаар л одоо түүх бичгтээ явж байгаа учиртай юм. За энэ дугаараа сүүлийн асуулт. 13 дугаар зуунд тухайн үед бидний мэдэх агуу хүнтэй энэ зэрэгцэж явсан нэг хүн байдаг. Гүр хаан Жамух гэж те. Чингис хаантай мөр зэрэгцэж хамт тулдаж явлаа. Өөдөөс нь сүрчж явлаа. Зэгрэн хавцалт шахаж явлаа гэдэг те. Чингис хааныг хороочих боломжууд ч байсан баг. Тэ. Үнэхээр тийм өрсөлдөгч юм бол. Зарим судлаачид үздэг юм байна л да. Гүр хаан Жамух Тэмүүж хоёр анханасаа үгссэн нэг тал. Ягаад гэвэл 8-ны тийм асар том овгийн өдөрдөгч хааныг Жамуухчоо дайлгаад PR хийгээд те. Наа Тэмүүжин чи эвгүй юм байш шүү гээл те. Гэх мэт амар сонин хачирхалтай үйлдэлүүд байдаг. Тэмүүжний талч юм шиг. Уг нь бол хаан судлалын төлөө тэмцээд байгаа те. Тэгээ Жамух гэж юу нь яг Чингис хааны нэг тал мөн үү? Эсвэл үнэхээр тэр хүнийг их Монгол улсыг байгуулахад хурцлж тэмцэж явсан өрсөлдөгч юм уу? Дайсан юм уу? Яг ямар хүн юм бэ? Яг гоо Жамух одоо өөр монголчууд Жамха гэдэг л дээ. Одоо Жамха болвол амьдрал дээр байдаг л дүр. Гэхдээ Монголын нууц товчооны хамгийн бас их сонирхол татдаг үгөөд тэр Шекспир одоо тэр юу гэдгийг дэлхийн эртний тэр алдартай туйлс Эдип хаан тэр шиг ийм хаймар сонин дараамтай сонирхолтой болгодог дүр болвол Жамух. Тэгэхээр хэрвээ нууц товчоог зохиосон хүн хэрвээ зохиосон гэж үзвэл гайхалтай сөрөг дөрийг олсон байна. Үнэн түүх ингэж үргэлжилсэн болвол түүх бол угаасаа л зохиолол доо. Одоо зохиол гэдэг нь юу гэж байгаа юм гэхээр зэрэг дэлхийн одоо энэ алдартай кинонуудын хамгийн алдартай кинонууд чинь сайн стори буюу сайн өгүүлэмж зохиомжл байдаг. Тэрний ихэнх нь түүх байдаг, хүний түүх байдаг. Тэгэхээр ерөөсө түүх гэдэг бол одоо энэ Холливуудын алдартай кинонууд үзээд байгаатай адил түүх юм. Алдартай л түүх. Тэгэхээр Жамух гэдэг одоо гайхамшигтай сөрөг дөр юм шиг нууц товчоо. Нууц товчоо ч юу яах вэ? Ер нь Монголын тулгуур түүхүүдэд гардаг.
Энэ бол Хар Хадаан гэдэг баатрын хүү. Хар Хадаан гэдэг нэр тэр үед бол нэрийг бол ихэвчлэн одоо тухайн хүний шин чанар зориулан өгдөг. Тэр үед бол төгслөх дуурайх нэрүүд гололж исэн. Тэгэхээр нэрнээс нь хүний дүр төрхийг бас тогтоож болох боломж байна гэж судалдаг эрдэмтэнч бий. Тэгэхээр Хар Хадаан гэдэг баатар бол ямар хүн байсан юм бэ гэхээр зэрэг Есүхэ баатрын одоо яг шадар баатруудын нэг. Тийм учраас Есүхэ баатартай тэр онон мөрөнд энэ тэр хамт өвлжээд байна шүү дээ. Энэ Жадран овгийн хүн. Жадран овг гэдэг юу гэдэг одоо юм овг юм бэ гэхээр Жадран овг ерөнхийдөө бол хэрлэн мөрний адаг руу ер нь хөлн бөөр хавцаа. За эргэн мөрөн хавцаа нутгалдаг. Ийм бүр хамгийн алсын отгууд нэг. Тийм учраас тэр Жад Монгол энэ төр гэж яригддаг юу гэхээр зэрэг харин монголч гэдэг бүр алс монголч гэсэн үг. Тэгэхээр бүр хязгаарын Монголын нэг аймгийн баатар байна шүү дээ. Тэгэхээр тэр баатар Есүхэ баатартай хамт онон мөрөнд шадарлан одоо үйлжиж байна. Хүүхдүүдэд тоглуулж, найзлуулж, андлуулж энэ төр гэдэг бол юу гэж яах вэ? Зэрэг хамаг Монголын одоо далайцыг харуулж байгаа. Өөр тэр одоо хайлаар гэм мөрөн гэдэг тэр эргэн онгийн тийш аймгийн нэг баатар хажууд нь байна гэдэг чинь энэ улсын бас тогтолцоог харуулж байгаа. За ингээд Хар Хадаан гэдэг нэрнээс нь аваад үзвэл тэгээ баатар хүн байсан гэж үзвэл энэ бол нэлээд тийм одоо аюултай цолгон хүн байсан байна. Тэгэхээр энэний удам Жамуух гэдэг хүн дараа нь одоо Тэмүүжинтэй 3 удаанд барилдаад хамгийн сүүлд 20 гэдэн наснда байхдаа одоо хагараад ингээд байлцсан. За гол хагарал одоо хагараад ингээ хоёр талд ингээ байж яхад Чингис хүчээ аваад байсан. Наан одоо бүр Чингис зарим авгуудыг одоо Тэмүүжин нэгтгээд ингээ яваад байхад ажиглаад байсан. Тэгж байгаа яг нэг бүр Тэмүүжин баг дийлдэхгүй болох нэ гэдэг зааг руу Тэмүүжин рүү холгаач явуулдаг. Өөрийн дэв таачрыг Чүчтармаалаа гэж одоо жишээ Чингисийн том адуучин одоо хүн лөө одоо миний бодлоор бол одоо энэ ер нь юу хавцаа да одоо энэ гүн галуутай энэ багнуур хавцаа тэр Чүчтармаалаа байсан баг. Тэгээ тэр лүү тэр таачир орж ирж дайраад тэр Чүчтармаалаа гэдэг бол бас хуваа тавихгүй шазрын ир байсан учраас нүхтийн хамт мөрдөөд Жамуухын дүү таачрыг мөрдөж явсаар байгаад сүүлдээ хүний нутг руу ороод нүхтэн цуцаад ухрахад ер нь мөн юу нацлаггүй явсаар байгаад тэр таачир нурууг нь хугаар авч алсан хүн байхгүй. Энээс эхэлж Тэмүүжин Чингис хоёр жинхэнэ дан эхэлж Жамуух хоёр жинхэнэ дан эхэлж. Тэгээ Жамуухыг л би боддгийн одоо олон хүн бол баг л эхнээсээ энэ хоёр үгсцэн тэгэл бүх дайснуудын бөөгнүүл аваачаал Чингисийн аманд хийгээд байсан. Одоо Чингисийн талын хүн гэж. Тэгж хайрламж одоо санагдана. Тэгээд сөрөг дүрд дуртай усууд гэж байдаг л да. Жамуухыг одоо үнэхээр Чингисээс илүү баатар байсан. Чингис шигч баатар байсан. Жамуухарыг ухаалган байсан гэж ярьдаг. Тэр миний хувьд бол Жадран аймаг тэр их зах руу нутгалж ирсэн. Нас үзвэл. Дээр нь Хадаан баатар гэж Тэмүүжингийн шадар байснаас үзвэл. За тэгээд хожмын түүхэнд бол энийг язгууртан биш зүгээр л одоо баатар зүрхий жанжин хүний өвөр удам маа гэж үзвэл энэ бол статусийн хувьд бол Чингис хаанд хүрэх хүн биш. Хааны удам биш байхгүй. Нэг. Хоёрдугаард Жамуух гэдэг хин юм бэ гэхээр нэгдэх хүмүүс нэг тийм найз байдаг. Одоо миний найзууд доторч бий. Эвгүй найз. Ингээд нэг насан туршдаа найзлал үгүйсгдэг юм мөртлөө нэг эвгүй. Шаардлага гарвал минь надтай зодтолж мэдхээр. Манай гэр бүлийг ч хүмүүлж мэдхээр. Үгүй бол хинтэж модолж мэдхээр маргааш нь инээгээл зүгээр миний өгш өчтөр агсамд байсан ёстой тийм боллоо шүү гэдэг шиг ийм хэвдөр байдаг шүү дээ. Яг тийм хүн санагддаг байхгүй. Нэг тийм тогтворгүй маш зайлтай их ухаалаг их зоригтой хүчтэй. Тэгээ тэрийг гэм гэж боддог бай. Нэг ийм хүний дүр надад харагдаад байдаг. Тэгэхээр энэ хүн бол ямар хүн бэ гэхээр зөв тухайн үед ер нь Тэмүүжин доройтсон үед бол өөрийн ирж чадал нөгөө баатар байдалтай итгэжсэн. Хамаг Монголыг тойроод нөөц авгууд асар их байсан. Тэднийг ер нь одоо Тэмүүжин удирж байгаа арга барил, Тэмүүжин тэдний талтай байгаа байдлын тэрийг ингэж төвлөж хамт ингэж байж нөөцийг ингэж авч яагаад. Ер нь Тэмүүжинтэй ч Тэмүүжингүй би удирчих юм шүү. Одоо энэ ерөнхий сайдч гэдэг юм уу, ерөнхийлөгчийн дээр дуудсан хүн чинь гэсэн хөрсөхийн оронд би удирдсан ч болохоор юм байна штэ гэдэг хардаг хүн байдаг штэ. Тэгээ дараа нь хөрсөхийг тонгорно. Хөрсөгч нь өөр нэг баталгаагаа тонгорлооч илүү тийм шиг. Иймэрхүү нэг тийм тогтворгүй ойлгон асар ухаантай хүчтэй хүний төр. Тийм учраас тэр нөхөр яадаг юм бэ гэхээр тийм хүмүүс үнэнч байдаг.
Хэдийгээр яг нөхөрлөж явхад эвгүй докторгоо боловч хизээч Бадам Сумбугийн найз хэвээр л байна. Дайсны тал болцсон байсан. Бадам Сумбугийн дайсан байсан ч тэр Бадмаага өмөөрн тэндээ болвол. Тэгтээ гараад ирэхдээ Бадмаатайгаа дайсан байна. Иймэрхүү хүний дүр байх. Тийм учраас тэр нөхөр өөрийнхөө одоо жишээ нь Чингисийг хайрлсан өгсснээс илүүгээр тэр олон хүнийг цоглуулж чадчихна. Тэр хонгроод одоо тэр Чингис дүнжсэн отгууд чинь Гүр хаан Жамуухыг бий болгоход нь одоогийн тэр эргүүн морон буюу бүр тэр одоогийн хөлөн бүрийн тийшээ очиж адуу азаргаалж одоо тан гаргалж ингэж Гүр хаан болж байгаа шүү дээ. Хамаг Монголын ихэнх хотгууд Жамуухт очсон. Ингээд үндсэндээ бол тэр юу гэж нөхөр ер нь одоо удирдлаггүй болцсон олон аймагуудын донд үүмж байгаа аймагуд тухайн үед одоо сэтэл нь яадгийн за ер нь тэм бүжиж Жамуухыг дийлэхгүй шүү байна. За ер нь энэ Жамуухыг бараад бол яасан гэх маягта. Эсвэл Жамуухт амталсан байж болно тийм ээ. Гэхдээ тэр овгуудыг харахаар тэр хонгроод ихэр сентер гээд овгуудыг ингээд урууд мангууд энэ тэрийг хараад байхад бол дандаа зүүн талын аймагуд. Тэгэхээр тэр жадарны ойролцох аймагуд буюу хуучин энэ халахын өвөг дээдс болох дарилгын гаралтай хотгууд тэнд нийлээд байгаа. Ер нь баримжаагаар болол. Тэгээд Чингистэй тулгарч үзэл. Чингис хизээш тэднийг сөрглээд ороод ирэхэд эднийг дайсан гэж үзэхгүй. Ягаад гэвэл зэрэг бид хоёрын ялсан нь л эднэрийг авна штэ. Намайг дагж байгаа нөхдөөч намайг ялагдууд ийшээ орно штэ гэж мэдчихсэн баг. Тэгээ Чингис одоо жишээ нь яг одоо нөгөө туг босгох тулааны хүүдний тулаан гэдэгт хийгээд Жамуухад зохиогдсон. Тэгээд тэр зээрээ австрал шургаад ингээд явсан. Тэгээ Тэмүүжинг барьж алахгүй байгаагаас үзвэл найз байна гэдэлэр гэл байдаг. Тэгээ ер нь бол тийм овлоггүй докторгүй атмаа найзууд чинь бол найзтай бүр аминдын тултлахаар хийхгүй л дээ. Тийм сонин овлоггүй л итгээд байхгүй. Тэгээ тэр явцад ер нь Тэмүүжин юу ихнийг Жамуухын гарал угсаач одоо Монголыг засаглахгүй юм байна. Дээрээ энэ ч ер нь овлоггүй итгээд байна шүү гэдгийг мэдсэн байх нүгэд болно. Тэгэл ерөөсөө л тэр дороод ганцхан тулаан хийгээл тулаанд ялчаад байхад л Тэмүүжингийн талд ураад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо нөгөө харизмын гэдэг юм уу, статусын гэдэг юм уу тийм л одоо тулаан болсон. Жамух бол одоо ийм л төрлийн хүн байх. Хожим Чингистэй яагаад нэгдэж чадахгүй байгаа юм бэ гэхээр Чингис чинь өөрөө маш хүчтэй, Тэмүүжин бол маш хүчтэй хүн учраас угаасаа юу ч мартахгүй. Дайсханж агаад жинхэнэ найз болоод тэгээд итгэлтэй болно гэх ховор. Жишээлбэл Сүбэдэ Мухлаа энтер шиг, Боорч Борхуул энтер шиг одоо супер тийм доктортой биш байх гэж би бодож байгаа. Тэгэхээр энэ дүр бол одоо явсаар байгаад олоод урагшаа тангууд руу ч очдог, тагн руу ч очдог, 8-нд ч ордог, ингээл олон юмд ороод. Тэгээ нуус товчонд хэлсэн байгаа шүү дээ. Жамух бол одоо тийм ийм докторгүй, ийм овлгон одоо хүн шүү гэж. Тэгэхээр энэ нийгэм улс төрд байдаг, хүмүүсийн дунд байдаг тийм овлоггүй дүрүүд зөндөө бий. Тэгэхээр яг л тийм л дүр. Тийм дүр болвол одоо ашиглаж болдог болохоос биш. Нөхөрлөж болдгоо, удаан байж болдгоо. Тийм л одоо дүр юм аа л гэж ингэж бодож байгаа. Тэгээ яг хамгийн сүүлд тагны нуруунд гэдэг 5 нөхдийн хамтгаж байгаа юм. Одоо бүр сүүлдээ бүр Монголын бүх томчуултаа нийлээд салаад тэгээ ингэ байлцаар угаад одоо ор хоронг болчихж шээ. Ер нь бол овлоггүй муу төрхтэй хүн болвол ор хоронг болж дуустдаг. Одоо баатруудаас аваад үзэх юм бол хүн төрлөختний одоо бүх баатрууд одоо бүх зохиолууд уншихад одоо Монголын түүхэнд ч байж шít. 9 хаан гэдэг өөрийгөө цоллоод 9 тааш гэж нөхөр Монголыг сүрүүлж зугтчихж байгаа шít. Тэгээ өгч байгаа. Одоо галдан бошгот байна тийм ээ. Монголыг сүрүүлж зугтаал өг. Энэ бол ерөнхийдөө овлоггүй докторгүй хүмүүс маш хурц дайчин дийлдэшгүй тийм аюултай хүмүүсийн хувь заяа. Өөрөөр хэлбэл манлайлагчийн хувь заяа биш. Манлайлагч дүртэй түүний хүч чадлыг авсан мөртлөө залгамжийг бий болгодгоо авир төрх удам угсаа олон талаасаа ийм дутагдaltaй хүчтэй хүнийг явдал. Ийм л одоо Домогт Баатар байжээ. Тэгээд энэ хүний үйл явдал бол нуус товчоонд жинхэнэ Чингис хааныг болвол Тэмүүжин ингээд хурцалж гой болгож өгсөн. Хурцлсан нь одоо гавьяа биш гэж үзмээр шиг санагдана. Зөв бүр тойр утгаараа гавьяа. Гэхдээ энэ бол юу гэж нөхөр ерөөсөө л нэг тийм нэг одоо юу гэдэг байраа олохгүй байгаа л Баатар хүний шинж. Өөрөөр хэлбэл одоо ингээл нэг найз яагаад надад сайн мөртлөө аксум тавиад байдаг юм бэ гэхээр зэрэг өөрөө л
ингээл инкрилүүлэх гэдэг байхгүй. Асруулах гал, тойлох гал, магтуулах гал, дандаа өндөр байлгах гал. Тэгэхгүй л анхаарал сулруул агсан тавиад эхэлсэн дээр. Тэгээ яг л тийм хүн л гэж байна. За ерөнхий бол хариултаа бол авчлаа. Тэгээ яг миний хувьд нэг мэдмээр зүйл байдаг юм л да Чингис хааны талаар. Дэлхийн талыг эзэлцээ. Тэ. Тэр яг юунаас болсон юм бэ? Тэр жамхан хүчлэгч нэг юм байдаг те. Тийм. Юу вэ гэхэлэр нар хаан жаргадгийг очиж мэд, хаанаас манддгийг очиж мэдээ гэл те. Чингис хаан үнэхээр хүсэл тэмүүлэлээр дэлхийн талыг эзэлсэн хүн юм уу? Эсвэл дотоодын хагарал бутрал тэмцлээс айгаад, эсвэл нэг бол гадны халдлагаас айгаад хамгаалах сэтгхүүгээр дэлхийн талыг эзэлсэн хүн юм уу? Хүсэл үү? Эсвэл айдас уу? Их үйл эсийг их том хэрэг явдлыг хийхэд ганц шалтгаан байдгүй. Ганц шалтгаан юу ч хангалтгүй. Энэ бол одоо нөгөө комплекс уу юу цогц шалтгаантай байдаг. Хувийнч, овг аймгийнч, нэр төрийнч, улс төрийнч, за тэгэл нөгөө айдас, аврам хамгаалах, хүч чадал, аархал бүх зүйл авсарч идэг. Үүнийг ашиглаж чадсан нь суут болдог. Үүнийг ашиглаж чадаагүй нь бол зүгээр л тэр дундаа зогсдог. Нэг тийм одоо нэг тийм дүр төрх болж хувирдаг. Ийм л учиртай гэж одоо бодож байна нэг. Тэгэхээр энд бол одоо жишээ нь түрүүн чамайг асуугаасаа гэсэн нэг асуулт чи асуусангүй. Жамуухын өчил гэж. Жамуухын өчил гэж байсан ч юм уу ч юм мэдэхгүй тийм биз. Гэхдээ жамуух Тэмүүжин хоёр эцэст нь ийм олон удаа байлтчихаа. Тэр дундаа бол бид нар чинь 6-7 том тулаан хийсэн. Жижиг тулаанууд зөндөл хийсэн бай таар. Тэгэхээр жамуух одоо баригдаад ирдэг. Баригдаад ирэхэд жамуухт Чингис хаан жамуухта тэр одоо баригдсан найз буюу өөрийн дайсан найзыгаа авахтаа 2 том үйлдэл хийж байгаа. Нэг нь дагуулж барьж ирсэн хүмүүсийн цаазал. Энэ юуг харуулж байгаа юм бэ гэхээр зэрэг жирийн иргэд зүгээр л одоо эзнээсээ урвал Тэмүүжин зөндөл ирж ирсэн. Тэгэхээр заазлах нь яасан. Яахаар тэрийг тэр дуулаан болгож барьж ирсэн улсууд гэж байгаа. Чингис хаан бол дэглэм шинэ үе реформ бий болгож байгаа агуу амьтан. Тэгэхээр тэр жамуухыг бариад ирлээ гэдэг дуулааныг тал нутаг даяар энэ хээрийн бүсийн Грасланд даяар мэдчихсэн. Энэ шийдлийг хэрхэн шийдэх вэ гэдгийг бүх нүүдэлчдийн ертөнцид харж байгаа. Эдгээр ийм зөндөө үтсэн. Ийм юмыг хийн агуу удирдах ч муу удирдах яаж шийддгийг. Хэрвээ Чингис хаан цусын урсгаж энэ олон гаруй ирчүүдийн энэ олон гаруй жилийн одоо тэмцлийг хийж хаад найз нь буцаад ирэхэд өө миний найзаа хоёулаа нийлээд явъя гэж хэлвэл тэр олон хүмүүсийн хувь заяа тэр самуурал тэр их найдаж исэн зүйл тэр хоёр талд талцж исэн уур хилэн энэ бүгдийг яаж хийж байгаа хэрэг болж хувирах вэ. Тэгэхээр Чингис хаан одоо хэлж яадаг шүү дээ одоо чи бол надтай нөхөрлөд улсыг удирдаад яваа. Чив тэр багасаа л найзч чи чинь гоё штэ гэл. Ер нь тиймэрхүү юу гэдгийг нэг тийм орон гарan нэг атман найзыг бол тэгж л харагддаг байхгүй. Чамшиг юм байхгүй юу? Цаадах ч юм биш шүү дээ. Чи л байхгүй юу? Одоо чив тэр гоё болно үстэй үгэн гэв. Тэгтээ жинхэнэ итгэдэг жинхэнэ найз бол юу гэж бодож идэг вэ гэхээр энэ муу маань бүтлгүй итгээд дээ. Энтэй нөхлөө явахгүй дээ л гэдэг мэдчихэдэг. Чингис хаан ухааны хувьд ингэж хэлдэг. Энийг бол Чингис хаан бараг л дахиад нийлэл удирдах гэжсэн юм шиг зарим нь итгэдэг. Миний бодлоор бол тэгж итгэдэг. Тэгэхээр зэрэг энэ юу гэжсэн бэ гэхээр зэрэг бид хоёр энэ тал нутаг бүхэлдээ харж байна. Үүдлийн ертөнц харж байна. Одоо чи тэр яахыг шийдэж байна. Гэхдээ би бол ягчийн хувьд чамайг зүгээр л надтай хамт яваач гэж хэлж байна. Албан тушаал үгүй шадар сайд үгүй гэсэн шиг юм байна. Хотлох. Тэгэхээр энэ бол худлаа. Яг зүгээр цааслах гэж л байгаа юм. Өөрөөр хэлбэл цааслахгүй бол тэр ертөнц дахин тасарна. Дахин задарна. Тэгэхэд жамуух энийг мэдчихсэн учраас магадгүй одоо жишээ нь 90 шир заасан ч юм уу. Үнэхээр тийм сонир ухаантай хүн байсан бүү мэд. За энэ дэлхий дээр хоёр нар байхгүй. Тэ? Хоёр хаанч гэж байхгүй. За миний найздаа цаашаа яваа гэж. Түүнд гарцгүй хүнийг л хэлж байгаа үг. Энэ бол хэр зөрөгтэй ухаантай хүнийг хэлж байгаа үг биш. Зүгээр юу ингэж хэлэхгүй гээд яах юм. Тийм ээ? За найз байсны тэмдгийг одоо хадгалаад яг өөрийн хэлсэн ёсоор цаазлаад тэгээд хааны ёсоор оршууллаа гэж байдаг. Тэгэхээр энэ бол одоо сонирхолтой түүх бөгөөд асуудлыг хэрхэн шийдэх вэ? Ямар хүнд нөхцөлд ямар их олон хүний найдлагын өмнө
ямар их олон ард түмнүүдийн одоо өмнө зогсож байгаа хүн хувийн шийдвэрээс давж нийгмийн шийдвэрийг, төрийн шийдвэрийг гаргах вэ гэдгийг нэг жишээ байна л гэж ингэж харж байгаа. За тэгээд цаашаа Чингис хаан улс орон нэгтгэж хаад бүх отог аваг аймагуудыг нэгтгэж хаад ингээд одоо жишээ нь аян дайныг хийж эхэлж байгаа. Эхний аян дайнууд бол одоо тэр хүчлэг гэж мэрэгдийн одоо хүчлэг энтер гэдээ байгаа шүү дээ. Тэд нар бол угаасаа ийшээ нэг өшөөтний улс байгуулсан байсан. Хүчлэгийг дарах ёстой. Тэгэхгүй бол энд улс байгуулсан ч дайсан тэнд байх. Нөгөө нэг нь бол энэ тангууд гэж байсан. Тийм ээ. Тангуудыг дагаар орлоо гэсэн дараа нь амнаасаа ботсон. Энэ бүхнийг тэр нийгэмд бас харуулах ёстой. Нэг хоёрдугаар шалтгаан нь юу гэхээр зэрэг супер айран байгуулсан, гэдэж ялагдахгүй байгаа цууд үйлааны нэгэнд дэлхийн ертөнц ингээд өмнө ингээд чичирч байгаа тохиолдолд тэр боломжийг ухаантайг ашиглахгүй байна гэж байхгүй. Уламжлалт хэлнэ. Энэ зүүн зөксөөр л явагдсан зүйл гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл энийг Чингис хаан ч мэдсэн байх, тооцсон байх, дайснууд байсан. За дээр нь хоройзмг гараад ирж байгаа. Хоройзм яасан. Нөгөөх худалдааг хөгжүүлэхэд 300 худалдаач явуулсан чи ингэсэн. Одоо яахын тэр хоол юм яаж очиж тийшээ хүрх юм цэргийн зардал чи өв илээгээд нэг шалвихаа амтан бол бэрхшээгээд ингээд нөгөөх тэгээд тэр нь нийгэм даяарах нөгөө PR болно. Төмөжиг хардаа. Нөөх хаан гэдэг нэг баахан илч явуулаад нэг одоо тэрнтэй толгоолсон гайхалтай алт мөнгө яасан нөгөөх нь аваад илчийг алаа явуулчих гинэ. Энэ Чингис алчиг бантан байгаа биз. Одоогийн байж байгаа PR шиг PR хүн төрлөختн соргог байсан л бол бүхий л цаг үед л адилхан л төгдөг байсан л явж. Тий. Тэгэхээр эн чинь одоо олон янзын шалтгаанууд байна. Тэгээд үндсэндээ бол энэ өөр нэг нийгмийн мэдрэмжийн асуудал юу гэхээр зэрэг монголчууд хүмүүгийн үйдчдэр Сямби, Жужаан тэгээд дараагаар нь Хөхтөргийн үе мууийн хятан мятан гэхэд бүгд орон зайн ерөнхийдөө бол энэ Алтай хянганы завсарт эхлээ засаглаа тогтоодог. 8-1 Хэрчис мөрөнд аваач зохиол тэгэл их Монгол улс байгуулж шít. Энэ юу гэж нөхөзөг нүүдэлчдийн энэ орхны хүндийгээр төвлөсөн засаглалд аль их хязгаар бидний орон зай байх вэ гэдгийг эртнээсээ засагладаг тийм одоо ёс байна. Нэг. Хоёрдугаарт тэд хүчтэй байх тусам яг нүүдэлчдийн ёсоор нэг талаасаа мэдрэмжээр нөгөө талаараа ирэх ашгаар нөгөө талаараа өөрийнхөө одоо жишээ нь тодорхой зорилго ухааны өрөөр ямагт энэ Евразийн хайртлаар тэлж ийсэн. Тэр л дүр зураг загвар ахаал Чингис хаан дээр мэдрэмж болж ил ирж байгаа. Тэгэхээр энэ бол нэг талаасаа мэдлэг мэдээллийн зөвлөж одоо байж мэдэн нөгөө талаасаа тухайн үеийн өөрийнх нь мэдрэмж байж болно. Ер нь тэгхэл цаг үе байсан. Тэр биш арчаагүй амтан одоо мань мэд шиг амтан байсан бол энэ туулголд хитэн хүн зогцгоол одоо боллоо гэж тамхи тат сууж байгаа зохиол. Тэгэхээр энэ бол нэг бодит шалтгаантай байсан байх гэж үздэг. Ер нь бол наран ургаас наран жаргах хүртэл ертөнц цаа байгааг үзье барь гэж одоо нууц давчаанд ч одоо тиймэрхүү санаа бол бий. Тэгэхээр зэрэг ингээд явхлаа зэрэг цаашаага бол нэгдүгээрт бол бодит одоо сайн тэлийн хамгаалъя гэдэг зорилгоос гадна бодит дайснуудын хүч бас тийм байсан. Нөгөөтэйгүр одоо цэрэг улс төрийн ч гэдэг юм хүчүүд. Жишээ нь хорезмыг дарчлаа. Хүчлэгийг дарчлаа гэхэд тэр ард түмэн орж ирээд ноёдууд нь гар өргөхдөө дахиад мэдээлэг. Хаантай ингэ зогсож болохгүй. Энэ тэлд нэг аймаар амтан байх. Тэрийг зохихгүй бол бас болгон шүү. Гэх маягтай ийм мэдээллүүдийн хэлхээ холбоо явсаар байгаа. Сүүлдээ үгүй ер нь эний чинь бүхэлд нь ийм одоо системлэг тогтолцоогоор засаад тэр тамаачи зэрэг алганч малганч гэдэг ингээд олон суурин цэрэг засаг захиргааны гарнизон гэдгийг байгуулад системлэгээр удирдах юм байна гэдэг мэдлэг эхнээсээ төрснөөс илүүгээр туршлагын явцад бий болсон гэж ингэж. Дэлхийн талыг бол Чингис хаан эзлээгүй. Чингис хаан бол Монголын эзэнт гүрний ерөнхий бараг талд нь хүрэхгүй шахмыг л эзэлж өглөөж үлдээсэн. Энийг дараа нь хөгүүд нь өргөжлүүлсэн. Тэгэхээр Чингис хааны энэ одоо мэдрэмж бол манлайллын бодит туршлагын тэмцлийн нийгмийн одоо жишээ нь тодорхой гүтэмжүүлэг онцгой тооцож үзэж чаддгийг л харуулж байгаа. Тэгэд зөвхөн Чингис хаанаар энэ явдал тасраагүй. Өөрөөр үр хөвгүүд нь гарч ирэнгүүтээ тэрний цаана тэр улсыг засаглах, энэ улсыг ингэж засаглах, ийшийг ингэж засаглах гэдэг бүгдийг ингэ тооцож байсан. Чингис хаан бол олон фронт дээр эзэнт гүрэн байгууллагатай олон фронт дээр цэргийн ажиллагаа явуулдаг маш том системийг бий болгосон. Энийг зөвхөн Чингис хааны тогтолцооны төвөөр удирдах. Тэгээд
тэр удирдах байгаа орнуудыг өмнөх нүүдэлчтэй адил зөвхөн дайрч өнгөрөө дараад дээрэмдэд өнгөрдөг биш. Дасварын тогтолцоо засаглал ийг одоо тогтвортой байлгах, тэрийн сэлгэх механизмтай байх, харилцаа холбоотой байх бүх зүйлүүдийг бодсон ийм хүн гэж үздэг. Тийм учраас одоо Ведерфорд ч гэдэг юм уу, Жон Мен ч гэдэг юм уу, ер нь одоо Чингис хааныг наривчлуулсан Эдвуд энэ ч гэдэг юм уу хүмүүс болвол хэл хүүгээ олж чаддаг. Энэ юу гэхээр энэ зүгээр л гайхалтай зүйл. Ягаад гэвэл энийг бодож олохгүй мунхаар давталсан байлээ ч гэсэн энэ өөрөө ягаад ардталт нь юм боловсронгуй системүүд үлдээд байна вэ? Тэгвэл эн чинь зүгээр л нүүдэлчин хүн шүү дээ. Зүгээр л өнчин хүүхч шүү дээ. Улс нь нурцсан байх. Тэгэхээр өнчин хүүхдээс дэлхийг засагдах хэмжээний карьерийн түүх 49 жил дайн гэдэг хамгийн хүнд хөдөлмөрийг эрхлэх. Тийм ээ? Тэгээд засаглах. Тэгээд тэр өв нь дараагийн 100 хэдэн 10 жил үргэлжлэх. Тэгээд тэр өв нь өнөөдөр хүртэл бидний бахаргал буюу урам дэм хүч болж байдаг. Ийм залгамж холбоо нь өөрөө хүндрэлтний агуу их хүмүүсийн нэг буюу одоо хүндрэлтийн 100 суутан 100 агуу хүн 20 их жанжинч гэдэг юм уу янз янзаар ангилсан ч Чингис хааныг ордгийн учир бол энэ. Чингис хааныг оруулахгүй байх өчнөө шалтгаан бай. Яг тэгэхээр энийг нүүдэлчин гэж үзнэ. Нүүдэлчин бол бүдүүлэг байх хэвээр. Гэд бодсон чинь яах жарахгүй Чингис хааны нэр төр юм болчиход байдаг. Ийм юм. Тийм учраас одоо Чингис хааныг юу гэж үнэлсэн байдаг вэ гэхээр Ведерфорд эрдэмтний үгийг хэлье л да. Дэлхий дээр одоо олон бестселлер ном бичиж байгаа Чингис Монгол эзэнт гүрний тухай. Дэлхийг өөрчилсөн 4 хүн бий гэж. Энэ 4 хүн бол Иесус Христ, Будда Сиддхарта, Аллах Мухаммед 3. Энэ 3 бол бурхан. Шашин одоо оюун санаагаар. Нэг нь Чингис хаан. Тэгтээ энэ 4 өөрчилж чадсан юм а гэж шүү дээ. Хамгийн хүчтэй өөрчилсөн хүмүүс. Харин Чингис хаан бол бодит түүх нь, бодит амьдрал нь, бодит зүйл нь зүгээр цусан махбодтой хүн байлаа. Бус нь бурхан гэж тооцъё л доо. Тэгэхээр зэрэг энэ ч юу гэсэн үг. Одоо Монгол хүний хувьд л бол нэг омгшин гэдэг шиг юм болоод эхэлж байна тийм үү? Дэлхийн ертөнцийн энийг одоо хүртэл маш супер онцгой гэж үздэг. Худлаа гэж хэлэх дээр үнэн байгаад байдаг. Үнэнгээд итгэхтэй дийлдэшгүй гайхамшигтай домог лежендүүдийн холц байгаад байдаг. Яаж дэлхийг нэг хүн ингэж чадна гэж. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг юм те? Монголчуудын оршин тогтнож байгаа учир шалтгааны төв зэг нь юм. Бид хэрвээ Чингис хаан шиг түүхийг бий болгоогүй бол Монгол улс байхгүй. Яг л чинь Чингис хааны нэр алдар, түүний тэлэлт, түүний орон зайн нөлөө, түүний соёлын одоо төв хэсэг нь удаан хугацаанд нөгөө гадаад ертөнцийн тэлээд бүрхэж орж ирэх байдлыг ингээд зогсоогоод байсан баг. Тэр хэрээрээ бид ч бас оршоод байсан. Ийм л түүх юм да. За одоо юу. За ерөнхий маш их зүйл ярих байлаа. Асуулт тутаж дууссангүй. Тэгэхээр хугацааны үед бол хангалттай болсон байхаа гэж миний хувьд бодож байна. Цаашаа үргэлжлүүлж ярих юмнууд бас үлдлээ. Нэвтрүүлгийн төгсгөл танаас нэг юм асууч. Элтгэн гэдэг нэрийг энэ ярилцлагад өгсөн байгаа. Тэгээ элтгэн гэдэг бол түүхтэй холбоотой нэр, тэ? Овог үндэстэнтэй холбоотой нэр. Тэгээ элтгэн гэдэг нэрийг тайлбарлаа та хамгийн сүүлийн хариултаа өгөөч. Тэгээ одоо Боржгон гэдэг нэртэй, эсвэл Ханград гэдэг нэртэй, эсвэл Уранхай гэдэг нэртэй Монголын язгуурын овгуудын нэрээр нэрлсэн нэвтрүүлэг байж болно л доо. Тэгэхээр энэ элтгэн гэдэг бол Монголын язгуурын буюу Эргэн хунгаас 1400 жилийн тэртээ Монголын нутгийг чинь бол хэд удаа монголчууд алдсан юм шүү дээ. Нэг нь бол Түргүүдэд алдсан. Одоо Түргүүдийн Тэнгэр уулын алтан нурууны саадлаас орж ирээд энд байсан монголчууд буюу Нэрон монголчууд жужаануудыг хөөгөөд тэгээд Түргэнийг 200-300 жил тогтсон юм. За өөр нэг юм нь бол өөрсдөө сууж байгаа мөртлөө төрөө алдсан нь бол Манжи 200 жилийн үе. Нэг иймэрхүү үетэй. Тэгээд энэ ерөнхийдөө нэг 3000 жилийн турш дөрвөлжин булшны соёлынхан ингээд монголчууд л ингээд хоорондоо байлдаад л ээлжилж өөр нэртэй улс байгаа л байж исэн шиг байгаа юм. Тэгэхээр тэр Жужааны эзэнт гүрэн буюу Нярон гэдэг улс унаад Түргүүдэд хөөгдөөд тэгээд тал талдаа монголцууд зугтаж. Тэгэхээр одоо энэ Сибирь рүү ч ороод энэ хятадын шар мөрөн рүү ч ороод
тэр чих хатаад гэж байхгүй юм чинь. За тэгэл ингээл ийшээ ханганы нуруу мурууд орон зүг рүү. Тэгэд орон зүг рүү одоо эргэн мөрөн гэж нэрлэгдэж байгаа. Эргүний нуруу гэж бий. Хөлбөмбөрийн ар, тэр гим мөрөн гэж байгаа. Тэр хайлаар одоо хэрлэнгийн араар энэ төвөөс зогцсон монголчууд орсон шиг байна. Хоёр бүлэг гэж байна. За отогч юм уу, хоёр аймагч юм уу, эсвэл хоёр хүн ч гэж бичдэг. Энэ монголчуудын тэр аврагч юу эргэн мөрний хавцал руу эргэн хон гэж хэлдэг эргэн мөрний тэр хавцал руу орж удаан байжгаад тэр нь 18 аймаг болж өсөж гарч ирлээ гэж тийм домог байдаг. Тэгээ энэ судрын чуулган дээр бичээд энэ Чингис хааны удам юмаа гэвчсэн. Тэгээ энэ 18 аймаг дотор Илжигэн гэж аваг гарч ирдэг байхгүй юу? Тэгээ Илжигэн гэж аваг гарч ирнэ. Энэ нь бол Илжигэн аваг нь хожим эрдэмтэд тайлахдаа энэ бол ил буюу харьяат гэсэн үг. Энэ нь бол Алтай язгуурын үг. Монгол, Манж, Түрэг аль аль нь хэрэгэлдэг үг. За тэгэн буюу ноён гэсэн үг. Хоёр нийлээд дуудлагын явцад Илжигэн гэж болжээ. 13 дугаар 100, 14 дугаар 100 судрын чуулган бичгэд энэ бол Илжигэн гэсэн нэртэй болсон байна. Энэ бол ил тэгэн буюу одоо ил эзэн магадгүй харьяат эзэн гэсэн утгатай. Харьяат ноён гэсэн утгаас гарсан Монголын одоогийн баруун талд амьдарч байгаа Илжигэн халахчууд гэж нэрлэдэг тэдний дээд нэр нь бол энэ Илтэгэн гэдэг нэр юм байна. Тэгэн буюу ноён, ил буюу одоо чи харьяат гэсэн утгатай. За 10 тэр судрын чуулганд одоо бичгтээ бол энэ бол язгуурын одоо хүчтэй аваг тэр халахуудын дотор одоо энэ хамаг монголчуудын дотор ингээд одоо гарч ирсэн язгуурын хотхуудын нэг юм аа. Буюу Илтэгэн эзэн харьяат эзэн гэсэн утгатай буюу эзний шадар гэсэн бас орчуулгатай ийм юм. Тэгээд чиний нэвтрүүлэг бол ерөнхийдөө тэр Илтэгэн гэж байгаа чинь ер харьяат эзэн буюу ил эзэн гэсэн утгатай тийм л одоо юмар нэвтрүүлгийг нэрлэж байгаа юм байна шүү дээ. За сайхан тайлбарлалаа, баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч ирсэн Гиндэн Жамцын Бадам Самбуу байлаа. Та бүхэн түүх, соёл, шашинтай холбоотой маргаантай эргэлзээтэй байдлын хариултыг авахыг хүсвэл бидний сувгийг дагаж subscribe дараарай.